Сайн бацгааны үзэгчдээ спортын тамирчдын нэг өдрийг толилуулдаг тамирчдын нэг өдөр нэвтрүүлгийн маань шинэ улирал эхэлж байна. За энэ улирлынхаа эхний дугаараар Монголын волейболын дээд лигийн өнгөрсөн улиралд хамгийн сайн тоглосон тоглогчдын нэг болох өнгөрсөн улирлын MVP шилдэг довтлогч Уран Баярыг сонгоод байгаа. Уран Баярын хувьд бидний ард харагдаж байгаа T-Court гэдэг газарт Шгшэбагийн бэлтгэлээр нэг өдрийг эхлүүлж байна. Ингээд хамтдаа орж Уран Баярын нэг өдөр хэрхэн өнгөрдөгттэй танилццгаая. Зааландаа орж ирээд нэвтрүүлгийн маань зочин Уран Баяртай уулзаад байна. За юуны түрүүнд нэвтрүүлэгт маань оролцохоор одоо зөвшөөрсөнд баярлалаа. Хэдэн цагт сэрээд ирсэн байгаа байлээ. Одоо нэг өдөр нь хэрхэн өнгөртөө үзэгчтэй бас танилцуулж эхэлж. За сайн байцгаана уу. Ямар ч тач энэ нэвтрүүлэгтээ урьж оролцсоноос нь баярлалаа. Тэгээд өнөөдөр миний хувьд 9 өнгөрөөгөө өглөө 9 өнгөрөөгөөс ирсэн. Тэгээд өглөө цайгаа уучаад төвжил мөжлөө тооцоолоод тэгээд өнөөдөр шгшээ байхын бэлтгэл дээр зааландаа ирсэн байна. Тэгээд миний одоо тамирчны нэг өдөр гэх юм бол ерөнхийдөө яг одоо өглөө нэг 9 өнгөрөөс ирээл цайгаа уучаал 11 өнгөрөөж зааландаа ирээд тэгээ ерөнхийдөө бэлтгэл 3 хүртэл ордог, 3 хүртэл орчоод гэртээ нэг очиж хоол идчихээд тэгээд манай найз хүн бас шгшээгийн тамирчин байгаа. Тэгээд хоолоо идчихээ шууд найз хнээ очиж авдаг. Тэгээ буцаж ирээд хэрвээ ямар нэг ажилгүй шууд гэртээ очиод амардаг ч юм. Өнөөдрийн хувьд бол бэлтгэл дуусчаад миний хөлөөллийн улсын аврах шалгалт тэмцээний хаалт болж байгаа. Тэрэн дээр шгшээгээрээ бөөндөө очиж тэрэн дээр нэг арга хэмжээтэй байгаад байгаа. Тэгээд тэрийг дуусгачаад шууд найз хүн рүү очиж бэлтгэлээс нь очиж авах бах та. Тэгээд тэнцэнээс хойшоо тэгээд нэг ажлууд гарч ирдэг ч юм уу. Тэгээд аргахдах байлгүй яваарлаа тий. Хувцалтын хувьд бас их өвөрмөц харагдаж байна, их ганган юм байна. Тэгээд бас 100 болж байгаа ч гэсэн сэрүүхэн байгаа болохоор ингэж хувцалж байна. Ер нь ямар стилд дуртай? Тэгэл яг нөгөө өөрийнхөө таалагдсан хувцснуудаа л яг өөртөө яг ингээд таалагдсан юм бол өмсөхийг ер нь бол хичээдэг. Ихэнхдээ ерөнхийдөө маа найз хүн миний өмнөөс хувцас сонгоох ч юм уу. Энэ өмөдөө тодорхой байна. Бүгд маа найз хүний сонголтууд. Маа найз хүн ер нь бол ингээд стилтэй амар мэдрэмжтэй. Шгшэбагийнхан маань одоо ямар тэмцээнд бэлтэж байгаалаас үзэгчдэд дэлгэрэнгүй тэр талаараа хизээс эхэлж бэлтгэлд гарсан байгаа вэ? Бидний бэлтгэл юм бол 5 сарын дундуур авцаанаас эхэлсэн. Тэгээд юунд бэлтэж байгаа гэх юм бол Зүүн Азийн аврах шалгалт тэмцээн 8 сарын 5-наас 9-ний хооронд Улаанбаатар хотод буян тухай спорт хөтөлбөрт ингээд зохиогдохоор товлогдсон байгаа. Тэгээд одоо Шгшээг бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглалцсан тэр тэмцээнд бэлтэж байгаа. Тийм. За тэгвэл хувцас ялчих тэгээд бэлтгэлийн үеэр бас илүү дэлгэрэнгүй ярилцъя. За. Васаа сайхан амарсан уу? Нэвтрүүлэг юм уу? Тийм. Оо тийм. Ямар нэвтрүүлэг юм? Тамирчдын нэг өдөр гэдэг юм. Хигээс эрс гавтаа. Big energy, low effort, look at me, that's pressure. I don't chase, I get her, I don't beg, I bless her. Big energy, low effort, look at me. Good morning. Сайхан. Сайхан. ಎಷ್ಟು ಹಿಡಿಗೆ ಉಂಟು 그래서 저 도사 네. Good morning, coach. Good morning. How are you doing? I'm good. I'm doing good. How are you? I'm good. You're fine? You're much better. Ah, you're finished. Yes. We are very good. All done. 자, 하이라이트 렌치 교제를. Big energy, low effort, look at me, that's pressure. I don't chase, I get her, I don't beg, I bless her. Big energy, low effort, 야, 랩 파스 яваад байна. 제가 소금 맥주 해. I get her, I don't beg, I bless her.
that we are looking precision. What I want is to find the situation with each one, but we have to push down the mistake. Okay? Find precision in attack. Okay, guys? In attack. With the service, we will continue with the same. Таарахгүй байсан бөмбөгнүүдийн эсрэг талдургаа юу яаж өгөхгүй вэ? Холбогчт нь нөгөө дайсалын жоохон хүнд байдалд оруулаад тэмэггүй зүйлсүүдийг бичлэг үзүүлдэг. Okay? Бидэрт одоо хэцүү бөмбөг байвал заавал оноо болох шаардлага байхгүй. Заавал одоо айлыгаа нэг жоохон хүнд хэцүү байдалд оруулсан I бөмбөг have one өгчүүд more here. хангалттай. Look. Again, I show again. Sorry. High ball, 2 blocks, organized defense, we recover the ball. Okay? To understand what we do when we cannot spike. Хой, нэг, Монгол. Very good. Спортоор хичээлдэг, сонирхдаг залуучууд маань бэлтгэл хөдөлгөөн хийхийнхээ өмнө сонголт булчингийнхаа одоо халаалтыг маш сайн хийх хэрэгтэй. Халаалтгүй шууд одоо хөдлөөд өсрээд эхлэх юм бол бэлтгэх маш өндөр магадaltaй байдаг учраас хөлсөө гартлаа сонголт одоо булчингийнхаа халаалтыг сайн хийгээрэй гэж хэлмээр. Whoa! If we spike with 3 blocks, no problem. Одоо нөгөө хэдийг гинтийн шийдвэр битгий гаргаж өг гэдэг байна. Бөмбөг дөрөв 50 очоод нөгөө хэдээ довтлох боломж нь олгохоор. Тий, харлаа хаяг цэг рүү. Одоо таны сүүлийн бөмбөг чан урагшаа харж байгаад аргашаага өгсөн болохоор жоохон эрсдэлтэй байгаа даа. Ингээ боломжтой нөхцөл байдлаар нь ингээд өргөөд үг гэнэ. 3 Free, 3 key of the court without jump. өсрэлтгүй 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3. 3 3.
Бай. Манайх ингээд л гурлаа юм уу? Алдуу солигдох юм уу? Тор олчих юм ба. Зүгээр. Минь зэ. Гурван солонгосон. Бай. Ямар амар ачаа. Би артлаа. Сургагийн хоёр артлаа. Ихнийх хамгаалсан байна. Би нэг ганц ус авч болох уу? Болно сте. Нэг бол авчих. Баярлаа. Хоёр бол. Хоёр болохгүй. Нэг тоош. Guys, two teams. One service set us play free. After 2 goals, the coach will change who's fight. Okay? Нэг даваасаад хоёр бөмбөг коуч хин довцохыг хэлхий байж тэр хоёр дээр 4-2 голоор 2. Okay? Hayda.
өдөр нэвтрүүлэг маань үргэлжлээд волейболын шгшээ баг маань бэлтгэлээ өргөжлүүлж байна. Өглөөнөөс хойш заалны бөмбөгтөө бэлтгэл бас удахгүй фитнесийн бэлтгэл хүчний бэлтгэлдээ орох юм байна. Шгшээ багийн маань Аргентин 2 мэрэгчлэлтэн удирдан тасгалжуулж байгаа юм байна. 2 гадаад, Монгол 3 нийтдээ 5 тасгалжуулагчийн удирдлагаар шгшээ багийн маань бэлтгэл хангаж байгаа юм байна. Тэгээ сүүлийн 1 сарын хугацаанд бэлтгэлтэй байгаа юм байна. Энэ удаагийн тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч спонсороор Хүннүү Спортсwear хэвлэлтэй хувцс үйлдвэрийн компани хамтран ажиллаж байгаа. Энэхүү компани маань бомбер, футбол, спорт хослол, за мөн хувийн сургуулийн хүүхдүүдийн хувцс зэрэг бүх хувцсан дээр хэвлэл гарч болдог бүх төрлийн хувцсыг хэвлэж үйлдвэрлэдэг. Тэгээд UB Sports тамирчны нэг өдөр нэвтрүүлэгтэй манаас хамтран ажиллаж байгаа. За мөн хамтран ажиллагчаар бэлгүүнээ Kicks Poots оруулж ирдэг дэлгүүр маань ажиллаж байгаа. За энэхүү дэлгүүрийг Европт амьдардаг байсан залуу өөрийнхөө сонирхлоор үүсгэн байгуулад гадаадаас захиалгаар пүүснүүд бас оруулж ирж байгаа. Хөтлөгчийн хувцсан дээр бас бэлгүүнээс Kicks дэлгүүр маань хамтран ажиллаж байгаа. Хажууд харагдаж байгаа Facebook болон Instagram хаягийг байршуулъя. Та хүссэн төрлийн пүүзээ энэхүү хаягаар холбогдоод захиалгаа өгөөд 14 хоногийн дотор өөрийнхөө гар дээр авах боломжтой байгаа. Бэлтгэл яг эд дундаа орж байна. Одоо дахиад нэг цаг гар ингээм бэлтгэл. Цаг гар нь зааландаа одоо нэг дахиад нэг нэмээд 30 минут орчоод дээшээ 2 дахь руу жим рүү орж нэг цаг болчоо бэлтгэл дуусна. Аргентин мэргэжилтэндээ ер нь сүүлийн 1 сар шахуу Тийм. ямар байгаа вэ? Аргентин мэргэжилтний хувьд бол өмнө улиралд Төв Мэг Wolves багаас ахлах тасгалжуулагч хийжсэн. Тийм юм байгаа. Тэгээд лигийн авраг авсан. Тэгээд яг өмнөх туршлагыг харах юм бол маш зузаан тийм өргөн тийм туршлагатай тийм тасгалжуулагч байгаа. Тэгээд туслах тасгалжуулагч бас Аргентинаас дагуулад ирсэн. 2 тасгалжуулагч маань бид эдэг бол яг сая одоо л систем суулгаж эхэлж байгаа. Тэгээд ер нь бол яг мэрэгжлийн төвшин тал руугаа яг хангалттай оруулж чадж байгаа гэж бодож байгаа миний хувьд. Бусад гадаадд тоглодог тамирчид маань бас яг ирцэг бүрэн бүрэлдэхүүн юм уу? Тийм. Энэ тухай гэх юм бол яг Зүүн Азийн авраг шалгуулалт тэмцээг Монгол улсад зохион байгуулагч байгаа болохоор бүгд Монголын гадаадд тоглодог тамирчид маань Монгол улсдаа Зүүн Азийн тэмцээнд одоо яг нэг зорилго тавиад тэндээ том амжилт үзүүлэх тийм зорилго тавьсан. Тэгээ Монголынхоо шгшээ багаас нэг багаас тоглох гээд бөөндөө ирсэн байгаа. Тэгээд бэлтгэлжилт бол маш сайн байгаа. Бид алдж байгаа эрцээ нөхөхийн төлд одоо зарим нэг эрц хийж байгаа амин обисээ. Тэгээд жим хийж байгаа учраас одоо нэг булчин мас алдах нь бол уурга. Тэгээд яг өдөрт авах хэрэгтэй амин витаминууд бүгдийг авдаг. Тэгээд энэ бүгдийг Олимп нутришн гэж шгшээ багтаа хамтарч ажиллаж байгаа. Олимп нутришнтэй баярлалаа. За заалны бэлтгэл маань дууссан. Одоо багаараа жим хийдэг. Тэгээд нэг сет тасгал нэг 8 оролтоор 4 удаа. Тэгээд нийт 9 сет тасгал байгаа. Одоо энэ дотор ингээд түн бөмбө шгшээ гэдэг амирчид энэ. За жимд орцгоо.
나도 안 하고 있죠. 아이고 감만 살았어. 형 기체. 기체 왜 나와 있어? 약간 막스되고 있어요. Дөрөв штэ. Хийдийг гэдэг юм. Ингээ илүү хийдэг тоххой. Хороо байж дийлэхгүй. Эдийн хуруу аваа явцсан шүү дээ. Миний зүүн чихчийн хурууг аваа явцсан шүү дээ. Тэгээ наа чи атгах ш дийлэхгүй. 먼저 가만 타고 있어. 자, 맞다. I cannot hold the bar. Try. The future. As the floors can take no more, stuck in this groove, I'm feeling bored. Одоо очиод удах бастай миний дээр As the floors can take no more, stuck in this groove, I'm feeling bored. өмнө дэвчгүй ш таваа байж. As the floors can take no more, stuck in this groove, I'm feeling bored. As the floors can take no more, stuck in this groove, I'm feeling bored. Ачаад өгөл. Хорошо. 너무 미쳤대 우리. 너무 속적이게 하는 거 없을 때. 하는 거 없을 때. 나 이렇게 쓰면 나왔지. 무슨 거야.
За Уранбаярын маань нэг өдрийн амьдрал үргэлжлээ. Шгшээгийн маань бэлтгэл өндөрлөөд байна. Тэгээд шгшээ багтаа хизэнээс дуудагдсан билээ. Шгшээ багт өнгөрсөн улирлын үеэр дуудагдсан өргөдгсөн бүрэлдэхүүнд. Тэгээ одоогоор 30 хүний бүрэлдэхүүнд дуудсан л та шгшээ юун дээр өнгөрсөн лиг улирал дээр хаалтан дээр. Тэгээд одоо 20 тамирч үргэлжлсэн байгаа. Тэгээд цөөхөн хоногийн дараа 10 одоо сүүлийн бүрэлдэхүүн бол 14 үнэ шгшиж авах бах тэр болтол. Тэгээд сайн бэлтгэлээ хийгээл явна да. Тэгээд шгшээ багт бол анхудаа дуудагдаад анхудаа ингээд бэлтгэл хийж үзэж байгаа. Тэгээд энэ жил бэлтгэлээ сайн хийгээд 100 Азийн тэмцээндээ сайн оролцсон л гэж бодож байна да. Насны хувьд бас ажиглаж байхад нэлээд залуухан баг хамгийн залуу нь байгаа юу? Одоо ми шгшээ багийн тамирчдын хувьд бол хамгийн залуу тамирчдын дунд бол тоонд орно. Тэгээд одоо залуу тамирч нь гэдэг утгаараа тэгээд анх нарынхаа одоо туршлагаас одоо суралцаад те ирээдүйд шгшээ багтаа яаж ингээд сайн тоглох уу, яаж амжилт гаргах уу гэдэг тал дээр ерөөхдөө сайн анхаарад өөр дээр ажиллаж байгаа. Шгшээ багт дуудагдсан тоглогчдоос одоо багт хамт тоглож байсан тоглогч нь хийх юм байгаа лээ. Өмнө хамт тогложсон тоглогч зөндөө байгаа. СЧ Хавкс, Дархан Монгол, Салтан Барс гэт. Тэгээ ер нь хамт тогложсон тамирч зөндөө байгаа. Бараг ихэнх нь талаас дээш хувийн тамирчтай өмнө тоглож байсан. Тэгээд ойлголцлын хувьд л гайг байгаа. Тэмцээн дээр. Ер нь клубын уур амьсгал, шгшээгийн уур амьсгал хэр зөрүүтэй санагдаж байна. Одоо яг нэг шгшгтэд бас өөр багаас дуудагдсан ч гэсэн ер нь тоглолтуудаа мэдчихэж байгаа шүү дээ. Энэ уур амьсгал нь харин ямар вэ? Шгшээ багийн уур амьсгал гэх юм бол одоо нэг клубүүдийн лидер болсон тамирчид ингээ шгшээ багтаар сугларч байгаа болохоор яг ингээ өрсөлдөө амар их. Одоо тэгээ ерөөхдөө тэгж хэлж болно. Гэхдээ яг нэг баг дотроо өрсөлдөө нэлээд ажиглаж байгаа гэх юм уу. Одоо нэг хин гараанд гарах уу, хин сэлгийн суух уу гэдэг нь өөртөөс нь шалтгаалж байгаа болохоор бэлтгэлийн явцад ингээ дотроо өрсөлдөө амар ажиглаж байгаа надад. Тий. Тасгалжуулагчдын хувьд бас гадаад тасгалжуулагчд нь их очиж зөвлөж байгаа бас харагдаад байсан. Тэгээд гадаад тасгалжуулагч тэр нь хэр сайн байна. Бас нэлээд сайн зөвлөөл бас ирээдүү гэлэх шиг байгаа харагдсан. Тий. Одоо яг миний хувьд одоо нас залуу тий. Тэгээд бас ингээд хөлөөлийг бас чамгүй хугацаанд ингээд хичээллээд 21 настайд ингээд шгшээ дуудагдсан ингээд. Тэгээд ирээдүйд яг Монголын ирээдүй чи шүү гэдэг ингээд манай тасгалжуулагч намайг ингээд шахаж байгаа. Тэгээд тасгалжуулагчд нь ер нь багаасаа волейболтой холбоотой аав нь одоо гэр бүлийн волейболтой холбоотой гэдэг нь тий мэддэг би яг хэлжсэн. Тэгээд тийм бахаал гэдэг жисэн тий аргагүй хаа гэдэг. Ойлоо бас үзэгчдтэй одоо мэдхгүй хүмүүс бас байгаа тий. Яг ер нь волейболтой хэрхэн холбогдсон гэр бүлийнхаа одоо яг ааваасаа л эхэлсэн бас зүг болов. Ухаарах цагаас л яг ингээ бөмбөг ингээл аавтайгаа зүгээр ингээ тий өнгөрөөс тоглоал. Тэгээд манай эгч би дээрийн нэг эгчтэй доор 2 дүүтэй. Тэгээд эгчтэй яг гэртээ яг ингээ хамны голоор нэг 100-ийн уц татж жагаад нэг эрзэн мэрзэн ч юм цагаан уяа татж жагаад тэгээд хоёр талд нь гараад тоглолт байсан тэгээд волейболын талаарх бол аагаас одоо хүртэлх бүх одоо хичээлийг манай аав орсон. Тэгээд одоо өдөө зэрэгтэй явсан маань одоо аав ээж хоёр юм л ач та тий. Аав нь бас одоо тасгалжуулагч хийдэг тий. Аль баг тасгалжуулагч хийдэг лээ. Одоо өөрөө тамирчин байсан дээр нь тасгалжуулагч хүний яг хүүхэд болоод төрнө гэдэг бас нэлээд бас хувьд онцгой хувь тавилан байна. Тэгээд даваа тал болж байна. Бас маш өндөр хариуцлага ирж байгаа л да. Яг том дасгалжуулагчийн хүүхэд тэгээд дасгалжуулагч аав дасгалжуулагчийнх нь ингээд тамирчин талбай дээр яаж ёс зүйтэй байх вэ, талбайн гадна яаж бие авч явах вэ гэдэг тал дээр хүртэл ингээд манай аав бол ингээд надад маш сайн сургасан. Тэгээд тэр хийсэн зүйлийг одоо ингээд өдөр тутамдаа байнга хэрэгжүүлж авдаг миний хувьд. Тийм. Өмсгөл одоо ямар дугаартай өмсгөл өмсөж байгаа вэ? Өмсгөл гэх юм бол би маань яг залуудаа 8 дугаартай тоглолдог байсан. Гэхдээ миний хувьд клубүүд лигтэй 14 номертой тоглолдог. Гэхдээ энэ шгшээгийн тэмцээний хувьд би яг өмсгөлийнхаа номерыг 8 номероор сонгоцсон байгаа. Тэгээд ардаа нэрээ мөн хоёр гээд аавынхаа нэрийг бас бичүүлэхээр ингээд бодцсон байгаа. Тэгээд нууц байсан шүү. Тэгээ хэлжлээ. Тий.
8 намартай байж байгаа тэг хичтэйгээс нэг 4-4-өөр ийм хүчийг хувааж авч ийн гэд ярьж байсан нэг M-спортоос бас харж байсан. Тэгээд одоо яг аав нь шгшээ багт дуудагдаа. За тэгээд волейболын хувьд ч гэсэн өнгөрсөн дэдлэг дээр маш сайн тоглолтыг үзүүлээд аав нь ер нь юу гэж зөвлөж байна? Манай аав бол намайг нэг тэгж магтдаггүй л дээ. Гэтэ магтаалаас гадна ингээд надаар яг ингээд тоглолтын дараа ингээд надад бахархаж байгаа нь ингээд би ингээд мэдэрдэг. Гэтэ ингээд хэлж байгаа үгнүүд нь яг миний яг ингээд дутуу байсан юмнуудыг надад санаулаад ерэн дээр ингэж алдсан юм байна. Дараа нь энэ дээр ингэж анхаарах юм байна гэдэг зүйлийг байнга хэлж идэг. Тийм. Ер нь нэг эрэгтэй хүний хайрн дотроо халан гаднаа гэдэг. Гэтэ ээж нь яадаг? Манай ээж бол тэгэл уйхан дөө. Тэгэл ойлгох үедээ ойлцдаг ч гэдэг амар тий. Тэгэл хайртай шүү миний хүү гэж ээж хайртай шүү ээж. Ер нь уран баярын хувьд хэр ирэх вэ? Би яг айлын ганц эрэхтэй болохоор яг гэртээ очил амар ирэх шүү дээ би. Яг нэг 3-4 эмэгтэй хүний дунд яг ганцаараа аавтайгаа тий. Тэгээд гэртээ очил бол амар ирэх. Тэгээд бусд үед бол яг тэгж ирэхлэхгүй. Тий найзхнаа л ирэхлүүлнэ. Одоо шгшээгийнх маань бас өөр миний улсын аварга байх уу штэ юм тий. Одоо миний олуулын улсын аваргын хаалтан дээр очиж жигсэж зогсоод үйл ажиллагаанд оролцох байх. Тэгээд миний хувьд бас яг миний олуулын улсын аваргаас яг анхны улсын аварга гараа эхэлж исэн 5 настайгаас эхлээд анхны миний олуулын улсын аваргад шалгаруулалт тэмцээнд оролцоод тэгээд 14 нас хүртэл миний олуулд оролцсон. Тэгээд 15 тагаас өсөр эдэрчүүдийн юу болж байна намраачууд. Тэгээд яг эдэрчүүдийн сүүлийн наснаас дээшээ их рүү орчихсан байна. Яг ирээд үзсэн чинь манай шгшээгийнхэн жоохон асуудалтай. Одоо ингээ шгшээ багаараа миний улсын аварга дээр очиж гисэн гэдэг ч шүү дээ. Өөрөө жоохон байхдаа одоо шгшээгийн ах нарыг бас үеийн шгшээгийн ах нарыг хардаг байсан баг те. Тэгээд өөрөө одоо яг тэр ах нь болж байгаа мэдрэмж нь ямар вэ? Яг ингээд яг өөрөө яг саяхан юм шиг санаж ин л да. Яг 2017 онд янзгц цэцлэн дээр одоо хандгаатын хажууд гэдэг янзгц цэцлэн дээр миний ойлвол яг ингээд хиймэлзүүлэг тавьсан хөлөмгийн талбай дээр миний ойлвол зохиогддог байсан. Тухайн үед 17 онд яг Зүүн Азийн яг тэмцээн Зүүн Азийн аварга шалгаруулалт тэмцээн яг Монгол улсад болж исэн. Тэгээ тэр үеэр яг би 12 наснд 3-9-3 тэмцээнд оролцоод төрүүлжсэн байхгүй. Яг тухайн үед хаалтан дээр яг шгшээ багийн тамирчид яг бүгд ирж исэн. Одоо байгаа тамирчдаас одоо давж жаргалан төрсэн байгаа тий. Тий, давж жаргалах махыг тэр бүгд байсан. Тэгээд 9 жилийн дараа яг ингээд өөрөө шгшээ багийн тамирчдын нэг нь болцсон. Тэгээ миний ойлголынхан тэр хаалтан дээр оролцоо зогсно гэхээр ингээд миний яг мөрөөдөл биелсэн юм шиг яг ингээд 12 насны маань мөрөөдөл одоо ингээд биелсэн юм шиг надад санагдаж байна. Волейболын тамирчдын одоо яг хөгжүүн тамирчдын хувьд өсвөрийнхаа ялангуяа айгүй их байгаа харагддаг. Сагсан бомбог дээр харьцангуй одоо залуучууд гэх юм уу те за 10 жилийн өсвөр насныхаа дээр нь ингээд насан туршсан хүмүүс илүү дээлхтэй үзэгчд нь байгаа харагддаг. Волейбол дээр очихоор ингээд айгүй жоохон хүүхдүүд ингээд эцэг эхээсээ зөвшөөрөл авсан ирсэн хөөрхөн байж байдаг. Тэгээд манай бас UBC спортын нэвтрүүлгээр бид нар сайхан Багнуурт байрладаг волейболын клуб дээр очиод тэгээд ийм хөөрхөн бас жоохон хүүхдүүдээс одоо дээдлигээс ингээд үлгэр дуурайл авдаг хүн хинбэ гэдгсэн чинь хангаал ахын уран баяр ах гэж бас хэлж илээ. Тэгээд юм хүүхдүүд манаас яг ингээд дээдлигийн тоглолтоос үзэж уран зориг авдаг те. Хүүхдүүдийг харахаар одоо өөрөө нөгөө ах нь болсон хүүхдүүдийнхээ өмнө тоглохоор ямар санагдаж байна. Одоо яг нэг хүүхдүүд яг ингээд одоо тамирчдыг мэрэгжлийн тамирчдыг хараад ингээд уран зориг авч байгаа. Тэгээд тэр хүүхдүүдийн итгэлийг дааж явах гэдэг бас их хариуцлага л да. Тэгээд тэр хүүхдүүдийн нүдэн дээр буруу юм хийж болохгүй те. Одоо юу гэдэг чи одоо ингээд элдв янзын одоо илүү алхам хийж болохгүй. Яг ингээд өөрийнхөө хийдэг одоо волейболоо ингээд тултал сайн ингээд алхамаар ахиулаад тэр хүүхдүүдэд илүү уран зориг өгөх тулд ингээд тамирчид байх хэрэгтэй гэж миний боддог. Ээж аав нь ер нь бас яг спорттой холбоотой хүмүүс учраас яг тэр суурь хүмүүжлийг бас гэртээ сайн тавьсан болоо. Тий. Одоо манай яг бэлтгэл дуусаад яг би асуудаг лээсэн л да автагаа байнга л ярилцдаг байсан. Тэгэл тэмцээн уралдаанд явхад автагаа машинд явахдаа байнга л ярилцсан. Ер нь бол ингээл байнга автагаа ярилцдаг байсан л да бүх юмны талаар ярилцдаг. Тэгэл хэрхэн сайн тамирчин болох уу, сайн тамирчин гэж юу байх вэ? Тэгээ зөв хүн гэж ямар хүн байх вэ гэдэг тал дээр манай бол надад маш сайн сургасан.
тий. Уран баярын хувьд ер нь сайн тамирчин гэж ямар хүнийг л чиний ойлголтоо. Сайн тамирчин гэдэг хүн болно шүү дээ. Миний бодлоор одоо ингээд ямар ч үед одоо ямар зориг ингээ өөртөө тээж байгаа тэр зорилгоосоо буцахгүй тэр хүнийг л яг сайн тамирчин гэж хэлэх болоо гэж бодож байна. За характерын хувьд одоо ингээд жоохон алдар нэртэй болоод бас ингээд нөгөө жоохон бардам болдог ч юм уу те тэрийг ер нь зөв гэж харддаг. Үгүй тэр би бол өстө зөвтгөж чаддгүй. Ягаад тэгэхээр хинч биш шүү дээ тий хүн яг тэр зүйлийг хийгээд тэр зүйлийг чаддаг юм байгаа. Тэр зүйлийг хийж чадахгүй ч гэсэн тэр хүний чадахгүй зүйлийг чаддаг хүн гэж байгаа болохоор тэгээд тэр зүйлийг бол би яг зөвтгөж чадахгүй. Тий. Хэцүү бодолтой хөлтэй байхгүй. За тэгвэл хамтдаа буян тухайд болно те. Буян тухайд очиж өөрхөн өсвөрийнхөө дүүнэрт очиж болцъё. За тэгье. Тамирчны нэг өдөр нэвтрүүлгийн хамтран ажиллагч, ивенттэгч Эрүүл Монгол хүний төлөө сүүх хувьцаат компани. Халуун зуныг хамт тавах зармаг Amore. Bring the house down. За баяр сайн хүүхдүүдийн нэр байна уу? Байгаа шүү. Гандад авсан гэж. За. Баяр Зомор. Оо, таник зогсоо. Бэлтгэн сайн уу? Сайн. Өдөр болно. За. Амжилт. Миний улсын аварга бол шатгалсан юм болтой юм да. Тэгээд эмэгтэйдэр өмнө ирсэн 1700-800 тэмцээнд оролцсон байсан. Эрэгтэй нь өнөөдөр дуусч байна. Нийтдээ хүүхдүүдийн тоон 4000 гаруй хүүхэд. 4014 хүртэл насны боловсролчид ингээд цуглаад 10 гаруй өөртөө сорьсон байна. Өнөөдөр спорт амар том байгааг нэг илэрхийлж магадгүй. Дүүнэртээ хандаж боловсролын хайр энэ чигээрээ ингээд боловсролын тамирчин ингээд шгшээгийн тамирчин болтлоо ингээд зориг тавиад бэлтгэлээ чанартай хийгээд тэмцээн оролдоонд амжилттай оролцосоо л гэж хүсэж байна да. Тэр хоёр настай хүүхдүүд дээр хоёр настай хүүхдийн бичлэг үзсэн үү?
Өөөлөө нүлэмсээ харьцаа тэгээд тоглоод байгаа л дээ. Facebook дээр бичлэг авсан. Төрөх нэг өмөлчиж юу нэвтрүүлэх дандаад нэг одоо холбогч болвол юу хэрэгтэй гэдгийг хэлж байна. Холбогч юу хэрэгтэй юм бэ? Холбогч болоход одоо яаж бэлдвэл одоо сайн сэтгэл зүй ямар авах вэ? За холбогч бол ерөнхийдөө дээрээс авалтаа ерөнхийдөө сайжирсан байх хэрэгтэй. Тэгээ багийн нэг гайл тоглогч хэр тоглолттой байна. Багийн одоо тоглолтын уур амьсгалыг бас мэдрэх бас эсрэг багийн хаалтыг бас мэдрэх хамгаалтыг бас мэдрэх хэрэгтэй. Хаалтыг тий. Хаалт хамгаалтыг бас мэдрэх хэрэгтэй. Бас аль тамирчин сайн тоглоод тоглолт нь орсон байх бас мэдчих хэрэгтэй тий. Энэ холбогч байсан бол мэдж байна. За тэгээд миний улсын авраг дээр ирсэн байна тэгээд. Миний түүх ярьчихсан лөө. За сайн байна уу. За баяраа дүрхээ нэг өдөр нэвтрүүлэгт орж байгаад нь бас баяр хүргэе тэгээд. За миний хувьд 2012 онд Хөвсгөл аймгийн уран дэш цустанд болж ялаа. Тэгээд тэр үед дүүтэйгээ тоглоод бас дүүгээ хожиж ийсэн түүхтэй бас би нүүр зогч ийсэн та сандаг байна. Зүтгэхэд тэрийг бас сайн санддаг баа тэгээд. Одоогоос 14 жилийн өмнө хоёулаа миний өдөрт улсын аврах тоглож ирсэн байх нь шүү. Би одоо хэдтэй байсан би тэгж. Тэгээс өнөөдрөөс миний өдөрт улсын аврах дээр бас дүүнэрийг ирж удсан бас өөр хүн байна. Монголын ирээдүйг өрөлтөө байна. Тэгээд барайдуудаа бас амжилт хүсье. Баярлаа. За баярлаа. За даваахаар нэг явчих. Даваах 15 17 онд энд яг буйнд зөв хаал болсон шүү дээ. Тэгэхэд яг одоо тэр үеийн туршлага одоо бодоход яг юу хэрэгтэй байсан юм шиг байна. Юун дээр бэлдвэл одоо сайн байх, юун дээр анхаарах хэрэгтэй та нэг хэлж байгаа. Оо чи ямар их юм асууд юм бэ ёо. За. Яг уу 15 17 онд нөгөө зөв миний хувьд бол анхыг 15 онд яг Монгол улсын өмнөөс яг шигшээдэ багтаад 13 ч гэсэн тоглож ирсэн л дээ. Гэхдээ 15 онд яг Монголдо олжсэн тэмцээн анхуд орж тэгээд тэгэхэд бол нөгөө маш их юм дэндүү юм сэтгэл хөөрөлтэй ч юм уу те ингээд бүх тамирчид анхудаа ингээд болж байгаа болохоор бас яг зөв үед зөв үйлд гаргаж чадахгүй ч юм уу те тиймэрхүү алдаанууд байсан. Дээрэс нь бид нар Японд асгалж жуулагчтай байсан. Тэгээд одоо юу гэдэг юм боломжтой юмнуудаа боломжтой болгож чадаагүй. Тэгээд за энэ удаа бол ямар ч нэлээд удаагийн том тэмцээнүүдэд орж ирсэн. Одоо туршлага байна. Багийн потенциал байна. Гадаад дотоод тоглолтог манай бүх одоо мундаг тамирчид маань ирсэн одоо яг одоо ингээ удахгүй яг дахиад Монголд тоглох гэж байна. Тэгээд одоо супер excited байна. Тэгээд одоо бидэрт бүх боломж болцоо бүх зүйл нь ингээд таарж байгаа гэж миний хувьд бол тийм бодолтой байгаа. Тэгээд одоо тэгээ үр дүнг нь та 8 сард л гараарай гэж хэлмээр байна. Мөнхийн залууд даваа жаргал ах маань байлаа баярлаа. Өөр юм ярьж байна. Өөр ярьснаа өөр. Өөр юм яриад байгаа. Өөр юм ярьж байгаа бол килдэн юм таа. Жиний гороодаа шигтэй болсон. За жоо айгуу гоё мөч байна. За бороо хоёр нэг юм байна. Монгол шүү дээ. Бороо. Уранбаярын нэг өдрийн амьдрал үргэлжлээд
Буян тухай зохицуулбар дээр минигийн улсын аврах шалгаруулах тэмцээний хаалтан дээр шгшээ багийн хамтаар ирээд хүүхдүүдтэй, дүүнертэй гарын бэлэг болон шагналуудыг гардуулаад өчлөө. Одоо хайчих хэрэгтэй байгаа лээ. Одоо маа найз хүн шгшээ багийнхан бэлтгэлийг бас дуусчих хэвээр. Тэгээд яг очиж явахд яг таарах баха. Тэгээд одоо шууд найз хүн руу очиж аваад бэлтгэлээс нь. Тэгвэл хамтдаа явцгаая. Хаана нэлээ бэлтгэл нь? Тэгэл мобис 64 төдөлгөр тэнд байгаа. Одоо явах чам уу? Маань найз хүний Тэмүүлэн гэдэг хүмүүс үүлээ гэдэг нэрээр нь сайн мэдэх байх. Тэгээд бас шгшээ хөгийн тамирчин байгаа. Сая Америкт мастер хамгаалчаад ирсэн. 2 жил судлах хичээлийг 1 жилийн дотор судлаад тэгээд давхар NCAA тоглоод тэгээд хичээлээ дуусгаад ирсэн. Одоо Монголынхаа шгшээг тоглож байгаа. Анх танилцсан дүүх гэх юм бол яг тэмцээн дээр бас лиг үеэр анх танилцж байсан. Тэгэл анх би яг зориулж юм бичээл. Тэгэл найрцсан шүү дээ. Нарэл тэгээ тэрнээс хойш одоо 3 жил гарсан болж байна. Айл гэр бүлийн бас спорт холбоотой тий. Тэгээ ер нь гэр бүлийнхаа хувьд бас дэмжиж хүлээж авдаг. Тэгээ сайн дэмждэг дөрийг. Ер нь бол гэр бүлийнхэн яг ингээд спорттой ингээд бэлтгэл хийж явах хамгийн чухал зүйл бол дэмжлэг гэдэг. Гэр бүлийн дэмжлэг. Тэгээд манай зөвхний гэр бүл бол ингээд тэмцээн болгон тоглолтын дээр бүгдээр ирж үздэг. Тэгээд ерөнхийдөө манай гэр бүл ч гэсэн ялгаагүй яг ингээд лигийн үеэр ч гэсэн яг тоглолтууд дээр бол яг чухал тоглолтууд дээр бол бүгдэн дээр нь ирж үзцгээдэг. Тэгээд хамгийн чухал зүйл бол тэгээд гэр бүл хоёрыг бас сайн дэмждэг. Найз залуу эрэгтэй хүний хувьд ер нь ямар байх ёстой гэж боддог вэ? Одоо ингээд та хоёрын хувьд бас яг ижилхэн тамирчин, гэхдээ яг тамирчин хүний бас скежүүл хуваар шахуу байдаг те. Тэгэхэд одоо амжихгүй байна гэж одоо найз зөвхөн заавал авахгүй байх тохиолдлууд ч хүмүүс бас гардаг те. Уран баярын хувьд одоо миний хувьд болохоор одоо бит хоёрын бэлтгэл өглөө бол гэрээс гарахад яг ингээд давхцчаад байдаг. Тэгээд би машин авч яваад үүлээ болохоор хаяада таксидат ч юм эсвэл яг багийнхаа тамирчны машин дайгдаа тэгээ явдаг. Яг тэгээ тарах болгонд нь бол би очиж авдаг. Тэгж ярьдаг байхгүй би тэр. Чи намайг хөргөж өгөөг болоорой ирж авна. Тэгээ би чамайг хөргөж өгч чадаагүй би очиж авна гэдээ яг ялгаагүй тэгдэг. Хөргөж өгсөн болоорой амжихгүй бол тиймээ хүрээд ирэх ч юм уу тийм. Яг тэгж цаг зав зохицуулдаг л та. Ер нь сайн ярилцаж хоорондоо чаддгаа тийм. Тэ бид хоёр бол байнга л ярилцдаг дөө. Тэгээд хамт амьдарч байгаа хүмүүсийн хамт амьдарч байгаа залуусууд яг давуу тал гэх юм бол тэгэл тэр л байгаа шүү дээ. Чухал зүйлээ яг цаг тухайн үед нь ярилцдаг. Тэгээд нэг тэгж асуудал бол үүсээд идэв дөө амар. Маа найз хүн л нилээ ядардаг шүү дээ. Өглөө өдрийн 2 бэлтгэл хийдэг. Өглөө 9-10-аас жим ороод орой 6-аас юм уу 5-аас бэлтгэл нь ордог. Тэгээд тэр цагийнхаа дундуур өглөө жим хийчихэд гэртээ ирээд миний бэлтгэл 3 өнгөрөөж тардаг болохоор яг бэлтгэл рүү гарахынхаа өмнө яг ингээд надад хоол игөөдүүлдэг ч гэхгүй. Тэгэхээр өглөө бол надаас илүү ядарч байгаа. Өдрийн 2 бэлтгэл хийгээд давхар гэр орныхаа ажлыг амжуулаад тэгээд явхад бол тэгээд надаас илүү ядарч байгаа. Тэгээд яг
оройны бэлтгэлийн дуусаад очиж яг авахт нь яг тэр ядарсан мэдрэмжийг өгүүлэхэд бол заавал очиж авдаг л та би. Очиж авах гэж хичээдэг. Үүлгийн таалагддаг зан чанарууд нь юу гэдэг вэ? Бас их хөөрхөн тий. Хөөрхнөөс гадна ингээл хамт амьдрал хүмүүс ингээд үерхэд үзэхээр бас яг дотоод хувь хүнийг мэддэг шүү дээ. Тий. Одоо яг үүлгийн таалагддаг зан чанарууд гэх юм бол одоо надад өглөө болгон цай бэлдэж өгдөг. Миний дуртай гэсэн яг амттай өглөө цайгаа хамт уухтай ер нь юу идэх дуртай тэр болгоныг ер нь байнгын бэлдэж өгдөг. Би яг өглөө сэрээд өндөг помидортой хоорох ингээд амар дуртай. Тэгээ өглөө болгон надад хийж өгдөг. Тэгээд ер нь миний яг дутуу ингээд гүйцэлдүүлж хийж чаддгүй ч юм уу тийм зан чанаруудыг ингээд бүгдийг нь үүлээ нөхч өгдөг болохоор ингээд тэр зан чанарууд нь би бүр амар татагддаг шүү дээ. Хажууд байхад хүртэл ингээд яг тийм нэг дүүр мэдрэмж өгдөө шүү дээ. Яг тийм мэдрэмж авдаг би. Хоёулаа тамирчин болохоор тэгээд бараг ярилцлагагүй ойлголцсон. Тийм. Тамирчин хүмүүс чинь тэгэл одоо сэтгэл санаа хэр байгааг нь бараг нэг ярилцаад байхгүй ядарсан байна. Эсвэл бэлтгэлд нь хэцүү орсон байна ч юм уу. Эсвэл өөр нэг гоё одоо баяртай үйл явдал болсон байж байгаа. Тэрийг нүднээс нь хараад мэднэ л дээ. Тэгээд одоо тэгээд сүүл рүүгөөч тэгээд нүднээс нь хараад таньдаг болцсон шүү дээ. Хэр байгааг нь өдрийнхэн сэтгэл санаа хэр байгааг нь тэгээд мэдэрдэм дөө хаж юм шүү дээ. Уран баярын хувьд нь өөрөө ямар шүү характертэй хүн бэ? Миний яг Азийн дараалт яг амьдрал дээр яг ингээд өдөр тутамдаа байдаг характер юм бол ерөөхдөө тийм тайван нэг тийм ийштэйшээ тийм үрцсэн биш. Ерөөхдөө нэг одоо юу гэдэг чинь яг нэг би яг тайван байхад ерөөхдөө дуртай. Тэгээд тийм л хүн юм болоо да. Гэхдээ хэрвээ талбай дээр гараад ирэхээр бүр ингээд шал өөрөн болчтой. Талбай дээр гараад ирсэн л бол заавал хожиж ч юм уу те заавал өөрийгөө бүтэн дайчилж ийж тэр хожихын төлөө нэг бөмбөгний араас яаж зүтгэж яаж ингээд хичээж байгааг хажуунаас харах юм бол ингээд бүр тис ондоо. Характер бол талбай гадна бол ингээд жоохон тайван ч юм уу тиймэрхүү талдаа. Тэр волейбол спортоос хүний дотоод зан чанарыг бас гоёор гаргаж ил болоод тий. Одоо волейбол чинь бөмбөг эзэмшиж болдгоо ямар ч контактгүй секунд хүрэхгүй хэдхэн дойлд ингээд шийдвэр гаргадаг тийм спорт учраас сэтгэл хөдлөл бол маш их байгаа. Тэгээд ямар ч тайван ингээд волейбол тоглоод тэр ингээд хэцүү зүйлийн ард дээрээс оноо аваад ч юм уу ингээд дотоод ингээд тэр дотор хүн ингээд орилж идэг байхгүй. Тэгээд бүр шал өөрөө волейбол спорт бол ерөнхийдөө яг тийм сэтгэл зүйн, тийм сэтгэл хөдлөл, тийм ингээд савлгаатай тийм спорт. Тэг ямар ч хүн тэгээд волейбол тэгээд тоглож сураад ч юм уу тэмцээнд ороод волейбол дуулалт юм дөө. Найз нөхөдтэйгээ уулзах цаг зав бараг байхгүй. Тэгээд би ч яг нэг гэртээ байх сонирхолтой юм чинь. Тэгээд найз нөхөдөө нэг хаяа нэг уулзуулаа шигшээ багийнхаа эндтэй нэг таарад гараад одоо хоорондоо бисээ тоглолт гэж юм уу тийм нэг яг тархи амраагаад стрессээ гадагшлуулаад тэгэж явдаг. Тэгээд яг тийм нэг найзуудтайгаа уулзна гэсэн тийм нэг цаг бол өөрөө гаргадаггүй. Хаяа нэг олдвол тэгэл уулзах гээл нэг хараа явчихдаг дөө. Тэгэл найзууд л намайг дууддаг шүү дээ уулзъя гээ. Би бол тэгж уулзъя гээд нэг энэ тэнд уулзъя гээд хүн юм дөө уриалгах гэдэг тийм төрлийн юм шүү дээ. 10 жил төгсөөд би яг Монголд ихцэг олон улсын их сургуультай 54-ний гэрээгээд тэгээд Монгол яг ингээд зөвхөн лиг хугацаанд байгаад бусад үеэр ингээд өсөж дэвших тийм цаг хугацаа жоохон ховор байсан болохоор би ингээд манай аав шууд Солонгос руу явуулаад за чи ингээд Солонгост очиж сураа Солонгосын оюутны лиг тоглоод оюутны лигээсээ дэшээ мэрэгжлийн лигт тоглолцоод хүрээд ирээгээ Солонгос руу явсан. Тэгээд Солонгост 2 жил гарan болчоод ирсэн. Тэгээд одоо л Солонгос сургуульдаа сурж байгаа. Одоо Зүүн Азийн аварга 8 сард болох гэж байгаа учраас яг өргөтгсөн шигшээ бүрэлдэхүүн яг бүрэн бүрэлдэхүүнээр Монгол улстай тоглох гэж байгаа болохоор сургуулаасаа төр чөлөө авцсан бэлтгэлээ базаагаад
тэмцээнээ дуусгачаад тэгээ сургууль руугаа намраас явна да. Тэгэхдээ би огн ярмаар төвчдөө зам мэдэн шүү дээ. Тэмэдгүй нөгөө тавилга нь ирээд гүйцэж байгаа юм. За бичлэг эхэлсэн шүү. Атах юм ярина шүү. Юу вэ? Тэгчээд нөгөө горонгоо гэдэг манайха намаас сонсож гинөө гэдэг. Тэгч. Мадэрсэгч. Би энэ орон баярыг жоохон багтнаас дагзаар нь ханс авдаг гэж шүү дээ. Яа за зүгээр. Би бүр харин бүр гой юм ярьдаг байсан шүү дээ. Хэвээ ханны завсар ингээ хооронд ингээ уяа уйж байгаа хоёр талаасаа тоглолдог байсан яа. Хан толгойг нь хан савдаг байсан ч гэж. Япон савдаг байсан ч гэж сонсон юм. Бас айлгүй эмхтэй юм. Одоо юу хоёр моёрын тэмцээн гэж болох нь? Юу хоёрын тэмцээнд бол төрүүлж штэ. Манай гэр бүл 6 гишүүнтэй яг ингээд тулцсан талбай дээр ингээд 6 хүн байдаг гэсэн баггүй. Одоо манай гэж төрөөд 7 болсон. Гэр бүлийн тэмцээнд бол манай тий 8 болсон. Тий 8 болсон. За холбогч нь байгаа юм байна. Ээл нь байгаа юм байна те. Довтлогч нь байгаа юм байна. Би их тал шүү. За тийгээ. Тэгвэл тийм гэр бүлийн тэмцээнд бол манайх л асуудал үл юм байна те. 8 улаа. Бас бүр сэлгээтэй. Сэлгийн оюулан. 2 дугаар яа. Намайг сэлгийн суулна. Ээж манай гэр бүл яг хуваарь бизнес хийдэг. Спорт хувцсны үйлдвэр ажиллаулдаг тий. Тэгээ тэрэн дээр аав ээж хоёр манай ажиллаад. Тэгээ би яг цаг завтай үе байх юм бол яг тийм зөөрөд очиж тэр ажилтан тусалцаад яг хэрэгтэй зөвлөлтнийг гар бие оролцдог. Яг ээж аав хоёр маань л яг зөөрөд тийм бизнес эхлүүлээ тэрэндээ ажиллаад тэгээ явчих болов. Одоо 9 жилийн өмнө би бас нэг гоё түүх ярихад 2017 онд ингээд Зүүн Азийн наадам яг буянтгой спорт тортод болж исэн. Тэгэхэд яг талбай дээр туссан ингээд ус ч юм уу хөлс ч юм уу тавьждаг ингээд туссан хөлсийг би ингээд булангаас гүйж очиод ингээд хөлсийг харьцдаг тийм нэг сайн дурын ажил хийжсэн байхгүй. Тэгээд тэрнээс хойшоо 9 жилийн дараа яг ингээд би яг ингээд Монгол тамирчдынхаа ах нарынхаа ингээд хөлсийг ингээд арчижсэн бол 9 жилийн дараа өөрөө яг тэр игнэн дээр нэгдсэн яг Монгол улсынхаа нэрэн доороос ингээд оролцоод тэмцээндээ оролцоод ингээд орно гэж бодохоор ингээд амар гоё санагдчихж байгаа надад. За найз охин авах гээд ирлээ. Тэгээ залгсан чинь тарах арай болоогүй нэгнэ. Тэгээ бэлтгэлээр нь орё. Бөөндөө. Эмэгтэй шгшөөг ямар бэлтгэл ийдэг орж сонирхыг. Би гэхдээ эмэгтэй багийн бэлтгэл нэгч харж үзэж байгааг болохоор хэр үйдэг юм бэ? Шалгана тий. Эмэгтэй шгшөөгийн бэлтгэлийг анх удаа үзэж чинь. Эмэгтэй шгшөө маань Зүүн Азийн яваад байгаа. Тий, эмэгтэй шгшөөг бас 8 сарын 9-өөс эхлэх баха. Хонконгд болох юм. Тэгээд нэг 5-6 хоног болчоод Азийн наадам руу, Японд болох Азийн наадам руу явна. Эмэгтэй шгшөөг. Тэгээд тэр цэмцээнд бэлдэж байгаа. Шгшөөгийн тамирч орсон чи татгалжуулагч тамирчид нь гайхад нүд үзүүлээд байгаа. Яаж тэхгүй баха. Найз хүн дээр ирж ийн гэсэн чи алхаа урдсаад яарад ш та. Тэр аим хурдан алхаж болоход ш та. Монгол улсын боловсролын их сургууль боловсруулчин бэлдэж байгаа газар та. Тий. Одоо спортоор хичээлж байгаа
хүмүүс одоо мэргэжлийн тамирчид одоо карьерээ дуусгаад юу хийх вэ гэдэг бодол өөрт нь амар их эргэлддэг. Тэгээд давхар мэргэжил эзэмших маш их хэрэгтэй гэж боддог миний хувьд. За эмэгтэй шгшөөг. Сайн байна уу та? Ажил нь сайн байна. Сайн байна. Ажил нь тайван. Итгэл дайжгүй. Дайжгүй. Хар дайжгүй. Дайжгүй. Юу болж юм? Итгэл дайжгүй юу? Сайн өгчээ. Сайн уу? Ажил нь сайн. Би нэг нэвтрүүлэгтээ яваамаа. Тамирчны нэг өдөр гэдэг нэг нэвтрүүлэг. Найз хүн авахгүй ирсэн чинь тарах болоогүй нэ гэдэг тэгээ ороод ирсэн. За хажуунаас нь үзэндээ. Тийм гол зогсож байна. What we think, we become. Don't wake up. Don't wake up. What we think, we become. Don't wake up. Don't wake up. Өмнөөс нь сандраад эмэгтэй тоглолт үзээ. Надад аяг хэцүү. Яач бол гэж сандраад өөрөө тоглохоо ямар сандрал яах вэ гэсэн. Үзгээр ингээд. Аяг хэцүү байгаад гэдэг байна. What we think, we become. Don't wake up. What we think, we become. Don't wake up. Don't wake up. Энэ бөмбөгөнд их учир биш. Замаар нэцгэн тараад уцаас илчлээ. Явъя гинэ. Манай босс. Одоо боссийн сандал дээр суулгаад гэрлүүн өргөж өгнө. Өөрөө бас гэртээ арина гэдэг. За ямар ч тач гараад машин асаачих уу да. Тэг гэртээ хараад одоо 9 цаг болж байна. Тэгээд тамирчууны нэг өдөр яг нэг иймэрхүү л өнгөрт юм дөө. Одоо бус спорт ч гэсэн юм баг ялгаагүй. Яг тэмцээнд өгсөн үед өдрийн 2 бэлтгэл хийгээл цүнхээд авахгүй болтлоо тэгэл ядраал. Ороод тэгэл хоол идүүлээдэл идэхгүй л өө. Машина халаан гинэ. Цаагаас чиглэл төрүүлж ирсэн. За сайн уу. Би түндүргий тоолсон.
хэдий шгшээгийн тамирчин ч гэсэн шгшээгийн тамирчин найз өхнийхөө цүнхийг үрхгүй болохгүй. Ядарч байна. Манай үүлээ 2 бэлтгэл орсон. Араас нь одоо хоол нэ. Хоол нийлүүлэхээс сэтгэл зүрхэн өвдөж байна. Бүрээ орой болгоо хэлдэг юм уу? Бүрээ дарцсан. Харин наадах чи ярьцсан гэдэг. Тэр чинь өсөө юм шүү дээ. Голдгооны ажлыг бодчих бусад өгөх юм байна. Гэдэг үгсээ юутэйстэй. Дүрмтэй те. Тэг би уг нь үүлий заримдаа ядраад гадуур хооллоо гэдэг идэв. Гэхдээ би нэг үүлийн хоолыг идэх дуртай. Тэгэд харин чи гарын хоолыг идэв л дээ. Баян харж хоол хийлгэж. Тэг ядраах гадаа биш шүү зү. Энэ мөн биш байсан байт. Гэтэ гадаа жоохон сэрүүхэн байгаад байгаа болохоор. Ани ястай хөөрх юм аа. Намайг бүтэн өдөр ингэж дагаж явсан. Би бүр санаа зовоод бэлтгэлийн дундор юм ингээд бэлтгэл бүтэн ингээд зогсоо. Буян тухай дээр бас бүтэн зогсож байгаа шүү дээ. Сүүлд бас энд ирээд бас зогсоод бас. Хичээд байгаа юм. Камерын дээр хөтлөөд юм шүү дээ. камерын дээр Хүлээгээд аваад байгаа. Яг орж иж авч яг цэцэрлэгийн юм шиг. яг цэцэрлэгийн өгчгөл байд юм даа ээж. Яг тийм цэцэрлэгийн өгчгөл эрхэлдэг шүү дээ. За тэгвэл одоо гэрчмээ. Үүлгийн гарын хоол. Баярагийн Шилагийн тамирчдын гарын хоол юм байна. Яа тань. Тамирчны нэг өдөр нэвтрүүлэг маань үргэлжлээд Авранбаяр болон үүлгийнхаа гэртэн хүрэлцэн ирсэн байна. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтрагч байгууллагаар эрүүл чирэг Монгол хүний төлөө Сүү хувьцаат компани хамтран ажиллаж байгаа. Сүү хувьцаат компани маань 68 жилийн хүүхдээ. Тэгээд сүүлд бас лактозгүй сүүг бас шинээр үйлдвэрлэсэн байгаа. Тэгээд манай хоёр шгшээ багийн тамирчид оролцож байгаа учраас бас гардуулж өгөөрэй гэж хүссэн. За бас гарын бэлэгнүүд 70 гаруй төрлийн сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд гидсэн одоо ингэ сүү уугаад гидсэн өвддөг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс лактозгүй сүү уухаараа хиймэн байдаг юм лээ. Тэгэхээр одоо гадуур сүү ууж гарчаад гиз бацлаа гэсэн тийм зүйлгүйгээр кальц уурга нөхөх боломжтой. Ийм гарын бэлгүүдийг сүү дээр компани гадуур хийж байгаа. Баярлалаа. Монгол хүн нөгөө айлд орж ирэхдээ найдад айлд орж ирдэг шүү дээ. Өөртөө идэхтэй зүйл. Яг энэ сүүг ашиглаад яг одоо вегичтэй смути хийж өгье. Гэж бодлоо. Баярлалаа. Шал өөртөө. Шал. Гэтэ гоё юм. Нэг тийм сахарлагч юм шиг. Тэг мэдээгүй. Яг нэг шин сүүг дөнгөж хөөрүүлэхээр нэг яг тийм амттай байна. Хөөрөлсөн сүүний амт амттай гэсэн. би сүү айгуу дуртай. Нэг жоохон бахт гэртээ ээж хоол их гээл хоолны хажуугаар цайж анах гал 2 сав сүү муу аваад тавьчихна. Тэнгүүд нэг савын бүтнээр нуугаал. Тэг яг ингээд чанах цайных нь яг энэ хавцаа ингээд сүүг нь үлдээчдэг. Тэнгүүд тэгэл угаасаа манай сүү дисгүй. Хөргөчөр сүү байна нөгөө л сэгсрэл үзэнгүүт жоох үлдчих мөлтцэн тий.
Сүү бас цагаан эдэг чинь ясанд айгуу сайн. Кальц одоо сайн нөхдөг. Тэгээд сүү уугаал өдөр унтаал. Тэгэл өндөр ус юм да. Одоо миний өндөр 199 сая шиг бэлтгэл дээр хэмжүүлсэн чинь тэгж гарч ирж ирсэн. Тэгээд өндөр болохыг хүсэж байгаа дүүнер маань явах юм бол сүү сайн уугаарай. Нойроо сайн аваарай. Тэгээд сүү компани сүүг сайн уугаарай. Спонсор байгуулга гэдэг шүү дээ. Манай үүлээ өндөр метр 80. 80 тий. Би метр 80. Тааштай пүүц өмсөл бүр өндөр болох юм шүү тий. Тийм пүүцтэй 2 метр 2 шүү. Пүүцтэй нэг 85 ав юм уу? Манай нам тэр хүмүүс ингэж таар хүүхдээ бол хүүхдээ амар аллаа гэж би яаж бодлоо. Би яаж бодлоо. Алган дээр яваад. Би яаж өндөртэй. Таар хүүхдээ аллаа гэж. Би яагаар ishтэй бас гэ. Тэс тэр хүүхдээ хийх бол. Өндөр үү? 2 метр 10 мордсон юм шүү дээ нэгсээ. Мэдгүй аав ээжигээ хоёулангийн дөөрэ гэж байх уу? Байдаг бас сайхан л энэ хүүхд. Тэгэл дахиад өлөөлчин болгоод шгшөөгийн томччин болгоолаа. Тлаа. Хэлэх бол баг 3 юм бол болчихсон юм шүү дээ тийм бол. Тий. Гэтэ яг тэгж хэрвээ би хүүхд болох юм бол тэгж боддоо шүү дээ. Заавал ингэж тамирчин болж юм уу? Заавал тийм юм хүн болмол гэж хэлгүүгээр зүгээр яг өөрөө юу сонирхож чинь өөрөө юу хүсэж чинь яг тэр сонирхлын дагуулад давхар яг сайн одоо мэдлэг боловсралтай тийм хүн болохыг боддоо ш та хүүхдэд юу юуг хүүхдэд болсон шиг тийм яриад байгаа тийм. Гэтэ хүн бол эрэгтэн бол яг тэгж боддог юм билий. Би одоо яг тэгж боддог. Хүүхдээ өөрөө юу хүсэж чинь яг тэр зүйлийг яг тултлан сайн дэмжиндээ л гэж боддог. Манай хоёрын гэр бүлийн наав ирснээр нь бас яг юу сонирхож байгааг нь илүү дэмжсэн үү? Тий. Өөрсдөө өрөөлтөртэй. Тий, би яг нөгөө аав намайг яг асууж жоохон байх. Яг хөлөөл тоглох юм уу? Уусаал тоглосон шүү дээ. Хөлөөл ч болсон шүү дээ. Хэрвээ хөлөөл дургүй байсан бол тэгээд одоо бүр бас нөгөө өөр мэрэгжил эзэмшээд ч юм уу яг тэгж явах байсан баг гэж боддоо шүү дээ. Тэгээд хөлөөл бол яг миний амьдралтай бол салшгүй холбоотой. Яг тэгэхээр яг намайг жоохон байхад аав яг метр 76 өндөртэй сэтгэн эрэгтэй сэтгэн дээр ингээд цээжэр гарч ирээд тэгээ метр 20 өсөрдөг байсан юм баггүй. Тэгээд яг ингээд довтлохоо хийхийг хараад тэр өсөрхийг хараад вау гэл яг хамгийн анх тэгж гайхаж өөлөл спорт оруулж илаа. Тэгээл тэрнээс хойш тий өсөлтөөс нь бол тэгээд цогхоор нь ингээл манай бэлтгэл хийд наваг жоохон байхад бэлтгэл хийдэг байсан. Заал амар цөөрэтдэг заал байсан. Тэгэл аав довтлоо ингүү түн тан гэл амар чанга сүртэй дуурал. Тэр нь амар гой санагддаг байсан надад. Тэгээд тэрнээс хойш л ер нь уйлуулчин болсон доо. Клинер өстэй гоё өөрсдөө бие олж булчин суллах. Тий. Яг ингээд бэлтгэлийн дараа яг гараад ирэнгүүт хөлсөөрөө яг ингээд ирцүүдээ алдаад зарим нэг тохиолдолд шүрмс татах тийм нэг үе байдгийг яг тэр үед тэгэл булчин зангиж мангирал ингээд чимчигнээд байх үед ингээд массажны сандал дээр суучаа юм гоё болж дээ. Манай зөвхөн надад амар халамж тавьдсан шүү дээ. Амар халамжтай. Одоо 10 цаг 20 минут болжоод тэгээ сая бэлтгэл нь 9 гэж дуусаад одоо орж ирээд надад ингээ хоол ийж өгөөд. Тэгээд хоол нь сайн гойтой. Өсө гэрээ хоол ялчгүй гоё. Тэгээд ялангуяа манай нээзэгт бол бүр гоё. Нэрийн цөв алдартай те. Цөв эвгүй энэ шиг лээ. Тэр шүү дээ. Тийм үг баг. Илж байгаас тийш байна. Эцэг өөртөө ярьдаг. Би ер нь аль ногоотой хоол хийхийг амар хүсдэг. Тэгээ хоол хийх угаасаа багасаа амар сонирхолтой байсан болохоор гэртээ ер нь хүнс хоолн дээр амар чухалчилж ханддаг.
Тэгээ би бас нөгөө нэг сая Америкт тоглоод ирсэн. Тэгээд ер нь нөгөө нэг хүний нутагт байгаад ирэхээр нөгөө хоол моол бүх нойр бүх юм дээр амар сайн анхаарч нөгөө нэг эрүүл байхын тулд амар хичээдэг юм байл л дээ. Тэгээд ер нь хоол амар чухал гэдэг амар сайн ойлгосон. Тэгээд аль болох нөгөө эрүүл хоол идэж эрүүл байхыг хичээж байна. Тийм, Towson University. Гоо би ер нь бол багасаа ер нь ийш тийш ер нь явж сурдаг гэсэн. Тэгээд яг Towson руу болохоор яг тамирчин оюутнаар явсан. Тэгээд энийг яс хичээ дуусчихсан. Тамирчин оюутнаар явсан. Тэгээд баяраас одоо нөгөө нэг яг тамирчин оюутнаар Солонгост нөгөө нэг сурч тоглоод битэр чи яг нөгөө нэг адилхан юугаар хоёр талд сураад тамирчнаар бэлтгэлээ хийгээд яг би бинийгээ аягүй сайн ойлгохоор яг би бинийгээ аягүй сайн мэдчихсэн. Тэгээд баяраа бол ер нь Солонгост нэр нь удаад нэлийн удацсан байсан болохоор надад аягүй их сайн зааж зүгүүлдэг байсан. Одоо иймэрхүү юм дээр тэгдэв гэдэг. Тэгээд би болохоор ер нь бол 2 жил тоглох төлөвлөгөөтэй байсан. Тэгээд 1 жил тоглоод тэгээд мастерынхаа зэрийг хамгаалаад тэгээд ерөнхийдөө бол бүр ирсэн байна. Монголдо. Тэгээд ач нутагт очсон. Хором гэр тийштэй гэрээ сан тэгээд хоолоо сан Монгол махаа сан тэгэл бүх юмаа санаж байгаа чинь юусаа. Тэгээд бас ер нь бол Монголын волейбол тэгээд Америкийн волейбол хоёр ер нь бол хоорондоо тис ондоо 4 хүртэл ондоо тоглолтын стил тэгэл бүх юм ондоо идэм билээ. Тэгээд ер нь бол амар гоё тийм Монгол өрсөлдөөнтэй волейбол аягүй сансан. Тэгээд ирээд жишээ баг дээрээ бэлтгэл хийгээд аягүй гоё байгаа. Аягүй тийм гоё сэтгэлд үеиг байгаа. Хэзээ ирсэн маа те? Би яг Монголд ирээд 3-7 хоног болж байгаа юм уу? Бараг яг сар болох гэж байгаа тийм. Тэгээд эсээсээ хойшууд маргаашаас нь шгшээ багийнхаа бэлтгэлдээ хамрагдаад тэгээд одоо 3-7 хоног бэлтгэлээ хийгээд явж байгаа. Тийм баяраас яг надтай адилхан яг Монгол улсын шгшээ багийн одоо Зүүн Азийн авраг шалгуулалт тэмцээн 8 сарын 5-наас 12-ны хооронд Монголд Буянт хой спорт хороонд зохиогдож байгаа. Тэгээд тэнд биш асаа зэрэгт лөө. Буянт хой 10-аас 9-ний хооронд 5-аас 9-ний хооронд зохиогдож байгаа. Тэгээд тэнд орохоор шгшээ багийнхаа бэлтгэл тамрагтаар бас баяраа Солонгосоос ирсэн. Тэгээд битээр бол яг Солонгосоос ирээ шгшээ багтаа авсан тийм. Яг битээр яг адилхан яг баяраа Солонгосоос ирээ шгшээ багтаа ороод би бас Америкаас ирээд шгшээ багтаа ороод яг адилхан явж байгаа. Тэгээд одоохондоо баг уулзаж амжаагүй яваад байгаа маш ирснээ 3-7 хоног болсон мөртлөө яг 2 талд яг өдрийн 2 бэлтгэлтэй тэгэл амар яар авчлаа. Оройдол гэртээ уулзж байна да. Хамт байгаа нь амар гоё шүү дээ. Битээр баг битээр одоо ирэхэд 4 жил болж баг хамт байж үзээгүй шүү дээ. Дандаа тастай байсан. Тэрэ. Тий, одоо л яг хамт суурин байна да. Тэгээд тийм болохоор нөгөө нэг амар ядарсан ч гэсэн оройно ингээд айгуу гоё ирээл хамт хоолоо хийж идэл хамт гэртээ энэ байх хугацаа амар гоё тийм нандин. Тэгээд тийм юм ийм л одоо энэ нөгөө нэг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг юм уу ийм юм амар нөгөө хүн ганцаараа хүний нутагт тахтай амар санд юм л тэгээд тэр юм ингээд үн цэнийг ойлгож ирээд энэ бүхэн надад бүр үнэхээр гоё санагдчихж байгаа. Би ирчүүдийг яг ийм байгаасаа гэж боддоо шүү дээ. Одоо ингээд одоо нэгний мэддэг хосууд одоо ажилдаа өглөө гараад ч юм уу яг гэрээсээ хамт хараад орой гэртээ таарахтаа уулзахтаа гэртээ таарахтаа ч баг гэртээ уулзах орой ингээд уулзахтаа адилхан ядарсан гэж ойлгосоо гэж хүлээж авах юм. Ингээд ойлгосоо гэж би ингээд хүсдэг шүү дээ эрэгтэйчүүдийг. Миний хэл ам яг юу болоод юм бэ? Яг ядарсны хаа тий. Би тэгтээ аль болох зүгээр өөрөө хийгээд өөрөө ингээд яваад надад байна санагдаж байна. Юусаа цаанасаа ингээд өөрөө
Танасаа эмгтэй хүний одоо тийм дуртай сонирхсан ч юм уу. Өөрөөсөө миний хобби хоол хийж болохоор энэ хоол хийж байгаа өөрөө хийж хийж боддог. Гэтэ хоол хийдэг хараа суугаад байгаа юм хийхгүй мөч чи. Тэ Эмэгтэй эрэгчүүдэд хандаж хэлэхэд байна шүү дээ. Эмэгтэй хүн ингээд гараараа ингээд хүүтэн мах хөлдөө мах бариад хэрчиж болдгоо шүү. Эрүүл мэнд нь айгүй муу шүү. Тэгээд хаяа нэг 7 хоногт нэг ч юм уу хоол хийж яхад нь ядахнаа махын нэрчээд өчөөрэй. Зүгштэй. Ста зүйл байж байна. Багш нь хэм бэ? Хоолны багш уу? YouTube багш. YouTube тийм орцсон Google анх нэг манай 10 жилийн ангийн найзууд маань хоорондоо хоол хийж өрсөлддөг гэсэн кейк мейк хийж өрсөлддөг. Одоо хангал магаал бид нар хоорондоо тэгж өрсөлддөг гэсэн. Манай хангал үйл өрчин нэг ангиштай амжилаа. Тийм, битүү өрчин бүр анх олол тоглож эхлэхээс л юм. Аюу сайн явчихсан. Бараг л нэг шороо идэж яваад. Тийм. Одоо жинхнээсээ Наполеон болоод цэлж идэх зодтолддог гэсэн. Яг тийм нэг. Тэгээд хоолоо. За бэкич болоорой. 11 цаг болоод бид хоол идэх гэж сууж байна. Өстө орой хоол идэж ийн гэж бодож ирэл уучлаарай. Яг ингээд цаг нь ингэж тараад байгаа маа. Та бүхэн сая үдсэн бахаа. Тий. Та бүхэн ойлгох байхаа гэж найдаж байна. Жохон ядарсан байна. Хоолоо идчихэд хоолоо шингээгээд нэг буудна. Тий. Үнсэн өөрийнхөө нэг өдрийнхөө тий стрессийг тайлаад тий буудна. Хоолын амт яваа. Гоё юм. Таашгүй. Тэгэхээр бас яг тамирчдын одоо тамирчин биш яг ингээд тамирчид болчихж байгаа шүү дээ. Нэг өдрийн дагаа явсан чи бас өөрийн биеэр мэдэрлээ. Дуу хүртэл цаашаа ороод тиймээгүй халамжтай гоё гэсэн. Өөрхөн өчний ядарсан ч гэсэн манай хайр дандаа ирж авдаг болохоор баярлалаа. Чамд баярлалаа. Одоо энэ хоол яхад ямар байдаг вэ? Одоо ингээд Солонгос, Америкт тусдаа тэний мөн үүдээс корнер гэж хэлдэг гэсэн шүү дээ. Тэрийг бас үздэг гэсэн. Тэгээд одоо Солонгос явна гэвэл жахынд харсан. Тэгээд өөрөө ч Америк явсан тий. Тэгээд тэр нь хол байх Америк байсан. Одоо тэгээд яг явсан шалтгаан мэдээж хамтл баймаар байсан баг шүү дээ. Тэгэхээр бас юуг зорж яагаад явсан бас Монголдо байхад одоо боломжгүй зүйлүүд нь юу байсан бэ? Чөгчүүд. За. Бид хоёр бол хоёулаа нөгөө нэг тамирчин оюутнаар явсан. Хоёулаа би болохоор Америкт оюутны лиг тоглоод, баяраа болохоор Солонгост оюутны лиг тоглоод явсан. Тэгээд бидээс одоо хамт баймаар байгаа ч гэсэн тэгээд би өөрсдөд маань болохоор нөгөө тус тусын карьер гэдэг юм байгаа учраас тэгээ бас мэдээж нөгөө тамирчин оюутан байх нь ингээ маш том олон боломжийг тамирчид авчирдаг. Тэр нь болохоор одоо тэтгэлэгтэйгээр тэгээ гадаадын оронд суралцах ч гэдэг юм уу, эсвэл илүү өндөр түвшний волейбол тоглох ч гэдэг юм уу, эсвэл өөрөө хөгжүүлэх маш олон боломжууд гарч ирдэг учраас энэ боломж олсон дээр явсан л угаасаа дээр байсан. Тэгээд миний бодлоор битээр яваад ер нь бол аягүй сайн хөгжөөд ирстэй. Хувь хүн талаасаа ч гэсэн волейболын ур чадварууд гэдэг талаасаа ч юм уу ер нь бол бүх талаараа аягүй хөгжиж байгаад ирсэн юм шиг санагдав. Тэгээд мэдээж хоол байхад бол угаасаа хэцүү. Тэгээд битээр одоо үерхэд 4 дахь жил рүүгээ ороод явж байна. Гэхдээ бараг л хамт иж үзэх. Дандаа тустай байсан тий. Тэгэл одоо л хамт байна да. Би яг анх би Солонгос руу төрүүлж яваад үүлээ үлдчихсэн байхгүй. Тэгээд намайг гаргаж өчөөд дандаа намайг гаргаж ивэл ганцаараа машинаараа ирэл буцдаг. Тэгээд сая сүүл үүлэг Америк аваад гаргаж өгөө ганцаараа буцаа машинаа барай явсан чинь амар хэцүү мэдэрч төрж байна л. Яг явж байгаа хүн шүүлдэж байгаа хүн амар тийм хүнд хэцүү яг тийм нэг цаг үеийг туулдаг юм шиг санагдсан надад.
Хүн юм тэгээд нэг өөрийн биеэр мэдэрч л тэр тухайн оныхаа юу мэдэрдэг байлгүй тийм. Тэгэл хөөрхөн амтаа намайг нөгөө нэг би чинь дандаа баяраа байнга ирж буцаад нөгөө Монгол тэмцээндээ орол. Гэхдээ буцаа болгоно нөгөө хизээ буцаж ирэх нь тодорхойгүйгээр явдаг учраас нөгөө гаргаж өгчөөл машинтаа суугаад явахаар өөрөө ирэхгүй ингээл нөлөөс гаж. Тэгэл баяраа хөөрхөн орчоол над руу видео халаар заалгав. Тэнгүүд би нөгөө угаасаа ойлгомжтой нөгөө нөлөөс гарцсан. Тэгэхэд за миний ари юунд нь уйлд юм дээ гэх хөөрхөн. Наваг явах болгонд уйлдаг тийм. Өөснө надаас нуух гээд ингээд би чатаар видео коллоор залгангууд ингээд хэсэг дуудулж байгаа хэрэгтэй гэсэн нөлөөсөө харчихсан. Тэгээд яг нөгөө нэг бас анх зөвхөн баяраа нөгөө Солонгост байгаад тэгээд би нөгөө нэг Монгол түлээж идэг байсан үед болохоор яг ингээд өөрөө үлдчихэж байгаа нөгөө мэдчихэж байгаа шүү үлдэхэд ямар байдаг мэдрэмжэл мэдж байгаа явах ямар мэдрэмжтэй байдаг бас мэддэг байсан. Тэгээд Америк явсны дараа ер нь бол айгүй сайн бицээ. Тэгээд нөгөө баяраа үлдчихэж байгаад бас хэцүү байгааг нь амар мэдрэл. Гэтэ ингээд яг битээр яг бас яг хоёр өөр орнд ч гэсэн яг адилхан замаар яг оюутан сурагч хийсэн болохоор нөгөө нэг баяраа намайг одоо олон жил болцсон айгүй туршлагатай. Тэгээ янз бүрийн юмныг айгүй сайн хэлж зааж өгч зөвлөдөг болохоор яг тэр юм дээр айгүй нөгөө түшигтэй нөмөртэй нөгөө арай тийм хэрэгтэй байсан. Тэгээд тэгтээ бас ер нь бол тэгэл хүний нутагт ганцаараа байгаад өвдөх хэцүү. Тэгэл хичнээн гэртээ армаар явж хичээх хэрэгтэй байдаг. Тэгтээ тийм мэдрэмжүүдийг ер нь бол ингээд авч үзээд айгүй бас ганцаардж үзээд тэгээд ирсэн. Тэгээ бас битээр нөгөө нэг холын зай харилцаа нэг удаан байсан болохоор тэрэндээ ерөндөө сүултээ бараг тасал болоо тийм. Тэрэгтэй ер нь яаж давж гарсан бэ? Бараг 100-ны 80% бараг давтгүй шүү дээ. Хүндэгт яг холын зай харилцаа яг ингээл дуусчихж байгаа юм байна л гэж боддtiin юм шиг байна те осууд. Тэгтээ яг даваа гарчих юм бол өмнөх байсан харилцаанаас илүү батбуг харилцаа үүсдэг юм байна гэж би бодсон. Тийм тийм. Холын зай харилцааг яг даваа гарахаар те. Тэгэл хэцүү штэ шантармаар үл гарч яаж яах битээр ч одоо 13 цагийн зүрхт яг ингээ эсрэг тесрэг. Тэгэл нэг тухтай уцаар ярьж чадахгүй. Тэгэл хоёулаа бас нөгөө тамирчин учраас бэлтгэл хийгээл ядралтайгаас гадна тэгэл завгүй маггүй тэгэл байн өдөр тутамдаа ингээ хийж байгаа юмнуудаа ингээ тайлгнж ярихаар нөгөө хүндээ бас стресс нэмэх гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү мэдрэмжүүд төрдөл ер нь жоохон гадаадд ганцаар байгаадахаар айгүй эм болчт юм лээ. Байсгал амар амьдралын талаар ингээл гүн бодоо. Хүн яг дотгошоо болчт юм шиг үлээ. Гадаадд яг ганцаараа дотор яриндаа ч морон дээр яг ганцаараа хөвтөд хаар ингээл бодолтой зарагдал. Яг юу ярмаад ингээ ярмаар байгаа ч гэсэн ярих хүн олдохгүй. Улам дотгошоо болвол бодол нэгсэл дотгошоо болол гэдэг юм шиг санагдсан та. Тэнгүүд нөгөө нэг битээр яг хоёулаа яг хоёр талд амар асуудалтай тий. Тэнгүүд яг нөгөөдгөндөө асуудал ярихаар нөгөөдгөө ингээд бас нэмж өөрийнх нь асуудал дээр нэмж зовоох гэдэг юм шиг санагдаад илүү намдаа одоо ингээд надад санаа зовж ингээд илүү хэцүү юм бодох. Өөрт нь хэцүү байгаа ч гэсэн миний давхар хэцүү юмыг бодож өөр дээр стресс нэмэх гэдэг юм санагдав. Тэгээд дараа нь тэрийгээ битээр нөгөө нэг амар ярилцаад дараа нь би нэг ойлгосон. Тэр үедээ бол айгүй хэцүү л гэдэг юм л ингээд яг ярилцах гад ярилцчихгүй жоохон ингээд худлаа байгаад хоёулаа ингээд худлаа жүжиглээд байгаа ч юм шиг тэгээ. Тэнгүүтээ яг нөгөө нээлттэй ярилцах чадахгүй жаад яг нээлттэй ярилцаад тэгэхээр ер нь би нэг айгүй ойлгодог. Бас юм шиг санагдсан. Унжээж ярилцсан уу эсвэл яг нэг нь ингээд шийдээд ярьсан уу? Яас юм болоо яаж ярилцсан юм зүг зүгээрээ жаал тэгэл яг энгийн яг хосуудын юм ярьдаг юм ярьж байгаа л тэгэл сэдвэн жоохон ингээд нөгөө жоохон юу гэдэм бэ жоохон хүндрийдэх юм уу. Асуудлуудын талаар ингээд яриад тэрний талаар хоёул яаж шийдвэрлэх үү гэл тэр талаар ингээд ярилцаад бүх асуудлуудаа ингээд ярилцаад дууссан мэддэг те. Тийм. Тэгээ нөгөө нэг юм надад зүгээр юм ингэж санагдсан юм болохоор нөгөө гадаадд угаасаа ганцаараа байх хэцүү шүү дээ тий. Тэнгүүт нөгөө нэг бас нөгөө тамирчин хүмүүс болохоор нөгөө нэг баг дунд очоор нөгөө тэр дунд айл ижээний нөгөө нэг ингээл коллектив багийн уур амьсгал гэдэг ч юм уу тиймэрхүү юмуд бүрдсэн байхад тэрэн дээр ингээд нэмэгдээд гадны орны өөр соёлтой өөр хэлээр ярьдаг өөр хүн ингээд ороод ирэхээр
тэр хүнд угаасаа илүү их нөгөө нэг дарамт болж ирдэг юм шиг байна нөгөө нэг ойлголцооч тэр дунд уусахад нэлээ ингээд хугацаа авдаг тий. Тэнгүүт яг тэрэн дээрээ нэмээд тийм асуудалтай байгаагаас нэмээд өөрөө ингээд бас тэр спорт дээр амар хичээх шаардлагатай. Тэнгүүтээ бас ингээд хажуугаар нь хичээллээ зохицуулах хэрэгтэй. Тэгээд бусад нөгөө нэг бүх юмнууд ч ингээд нэмэгдчихэж байгаа болохоор тэгэл хоёр талтай ер нь айгүй хэцүү л байсан л. Тэгэл хаяадаа л нэг гүнзгий ярилцсан тийм гэж байнга бас тэгж гүнзгий ярилцах чадахгүй л. Гэтэ ер нь бол хаяадаа бүр ярихгүй өдөрч юм тийм. Гэтэ ер нь хамгийн хэцүү нь бол амар санддаг юм билий бүр амар санаад айгүй хэцүү. Хүмүүс баг ингээд санаж агаад ингээд сүүл рүүгээ гайг болоод дасчдаг юм шиг байна. Тэнгүүт нөгөө битэрийн нэг онцлог ерөөсөө сандгаа болоо юм ч юм уу тийм. Сандгаа болоо гэдэг яаж хийж аваад нөгөө нэг уулзах гал амар хичээгэл хамт байх гал амар хичээгээд идэг байсан болохоор ер нь одоо нэг 4 дахь жил рүү ороод явж байгаа юм болоо та. Тэр хувьд бас нэлээд ухамсартай байсан байна тийм. Нэг юм амар хүчтэй тесрэгт ч юм уу буугаад хүчвэл бас нөгөө нь яг ямар нөхцөл байдалтай байх ч юм уу. Хоёр талаасаа илүү ойлголттой байсан болов. Асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга зам бол ярилцгал юм бэл. Одоо зарим нэг асуудлаа ярьдгууд ингээд дотроо боддог тийм асуудал нэг өдөр муудалцсан бол яг ингээд өмнө бодож исэн юм бүх юмудаа сөхөөд тэр хосын харилцаад шууд дуусчих магадгүй болохоор хэрвээ ямар нэгэн асуудал ингээд бодож явж байгаа бол тэрийг шууд тэр даруйдаа тэр асуудлаа шийдээд хоорондоо ярилцаад энэ тэгсэн тэр нэгсэн яг ингээд үнээр ярилцсан бол араас нь нэг тэгж том асуудал үүсдэг юм лээ. Одоо амжилтын хувьд бас энэ их хичээл зүтгэл төвчээрийн цаана бас амжилт гаргасаар байгаа шүү дээ. Гадаадад одоо мэдхгүй хүмүүс нь бол зарим нь гадаадад байсныг ч бараг мэдхгүй ингээл лигтэй тоглоол Монголдо сайхан байгаалгаа юм шиг тий. Тэгэхэд яг ингээл ирж нисээл оролцоол ингээл явж байгаа. Бас өнгөрсөн улирлынхаа амжилтуудыг ярил шагнал авахт нь бас цуг очоод хоёлаа нэг хөргөн цомтой зураг авахсан байсан. Тийм нөгөө жаргалтай мөчөөсөө бас болчихсон. Жаргалтай мөчих юм бол яг үүлгийн хичээл намраад тэгээд яг лигийн үеэр Монголд ирж таараад тэгээд би багаас олоод шинэ баг руу ороод яг анх удаа яг баг лид хийж үзсэн л дээ. Тэгээд яг ингээд өөрийнхөө бүтэн уур чадварыг бүтэн лигийн турш үзүүлээд улирлын MVP үнцэнтэй тоглох шийдэг шагнал авсан. Тэгээд тэр шагналыг авахд яг үүлээ хажууд ингээд байгаа зогсож ирсэн надад ингээд амар нэг тийм ой санагдчихсэн. Яг харуулах ёстой хүмүүстэй бүгдэнд нь ингээд бүгдээ ингээд өөрийнхөө чаддаг бүгдийг харуулсан тийм. Тэгээд ийм шагнал авцсан. Тэгэл зүгээр ингээд жаргалтай байгаагаа нуугаагүй шүү хүмүүсийн нүднээс их. Тэгэл би ч юм бүр алхам тутамд нэгэл би нөгөө нэг өмнө нь болохоор нөгөө нэг дандаа өөрөө лигтээ оролцоод баярыг дандаа нөгөө нэг сайн үзэж чадахгүй. Тэгэл аль болох нөгөө нэг үцгэж хичээсэн ч гэсэн ядраал гэртээ ярьчдаг нэг тиймэрхүү байсан. Тэгээ энэ жилийн лигт болохоор нөгөө яг Америкаас хичээлээ амраад яг ирсэн болохоор угаасаа лигт нөгөө нэг ихний хэсэгт нь оролцож чаддаг болохоор ерөөсөө оролцоогүй. Тэгээ бүтэн нөгөө нэг 100% найз охины нөгөө дэмжигчийн үүднээс нөгөө нэг баярын тоглолтуудыг үзэл яг дэмжээл хажууд нь байн хамт явал. Тэгээ тэр бүр амар айгуу гоё санагдсан юм нэг тийм гоё чөлөөтэй тий өөрийнхөө хийх хүсэж байгаа бүх юм хийгээд айгуу гоё санагдсан. Тэгэл бахархсан. Тэгэл бахарч авч би ч одоо манай найз залуу шүү дээ. Оноо гот ч одоо манай найз залуу шүү дээ. Тэнгүүт айгуу хөөрхөн манай аав хүртэл ирж үзээл тий. Тэгэл манай гэрийнхээ өвөө эмээ хүртэл ирж үзээл баярыг үзэл тэнгүүт би ч манай найз залуу улирлын MVP болоо гэх. Тэгээ яг тэр шагналаа аваад хоччод хамгийн түрүүд тэгээ баяраа өргөчээл над дээр ирж тэрэл тэнгүүт би бүр амар бахархаал дээрэс нь ингээд ийм мундаг хүний амар чухал хүн байгаа да бас өөрөөрөө бас бахархсан. Манай найз хүн ч надаас илүү мундаг шүү дээ. Чи мундаг шүү дээ. 2 жил мастер хичээлийг жил өрөхгүй хугацаанд судалсан шүү дээ. Нэг семестр 5 хичээл шахаж үсгээд хажуугаар нь тамирчнаа хийгээд бэлтгэл сургуул бүх юмаа зохицуулаад тэгээд нааша Монгол руу яг бүх хичээлээд саяны сүүлийн семестр хичээлээ шахаж дуусгах гээд Монголд яг 100 ирэх гээ тий. Өдөрт хэдэн цаг сууж хичээл хийлээ л дээ.
Би нөгөө нэг data analysis мэргэжлэр мастрын зэрэг сая Америкт хамгаалчаад ирсэн. Тэгээд ер нь бол манай тэр зэрэг болохоор 2 жилийн хугацаанд хийдэг. Тэгээд би бол ер нь бол за ер нь Монгол руугаа буцахгүй гэдэг байна гэдэг. Тэгээд ер нь бол бүх хичээлээ 2 семестр шахаад сая бол зэрэгээ дүүргчээд ирсэн. Тэгээд тэрийг ингээд шахаж дуусгахын тулд бараг л өдөөш 9-өөс 12 цаг ингээл дандаа сууж хичээлээ гэл тэгэл шахсаар байгаа л Монгол ирээл чамтайг дэмжих гээл чамтай хамт байх гал хичээгээл тэгээд ирсэн тэгэл айгу хүндлээд юм бэлээ. Гинт ингээд тамирчин бөмбөг өдөр болгон бэлтгэл хийдэг гэжээд хичээл яг хийгээд нам суугаад яг тийм дипломын ажил бичээл яхаар бас айгу сонирхолтой юм байлээ. Хэцүү юм байлээ. Гэтэ манай хоёрын ч хоёулаа бас яг хэл талдаа, гадаад хэл талдаа аль нь ер нь хэлдэг шүү дээ. Ямар хэлтэй яаж сурсан бэлээ. Одоо спортын тамирчин гэхээр л юм бие физиологийн хувьд мундаг гэж хараад байдаг. Тэгээд бас ингээл гаднаасаа ч гэсэн юм өндөр царайлаг хоёр хүн яасан бэ гэдэг. Би хааны хувьд юм тэгээд тэнцээ оролдоон дээр бас амжилттай хоёулаа ингэ шгшээ дуудагдсан. Түүний цаана бас энэ тархин дотор бас хэл ус ингэ суулгацсан юмуд байгаа даа. Тэр салаар ярил. Яг солонгос англи хоёр хэлтэй. Би солонгос хэлийг болохоор яг яалтч сургууль дээр очиж хэлний бэлтгэл суугаад хагас жилийн хугацаанд яг оноогоо шалгалт өгөөд оноогоо аваад тэгээд тэнцээ сургуультай сурсан. Тэгээд англи хэлийг болохоор YouTube үзэж байгаа л сурсан. YouTube одоо тийм нэг зарим стрим хийдэг ютуберүүд байдаг шүү дээ. iShow Speed байна. Yes, бас их хүүхдүүд, залуучуудын юм хэлэн бас. Тэг их нөлөөлнө. Одоо тэгэл миний сонирхолж байгаа тэгэл компьютер тоглол хаяа нэг шүү дээ чинь. Хоёр нэг тоглохдоо тэгэл зарим нэг тоглоомын англи хэллэгдэг зайшгүй сурчиж байгаа юм чинь. Тэрэн дээрээсээ тулгуурлал энэ юу гэж байгаа тэрний юу гэж байгаа гэж судлал үзэнгүүт тэгэл яг үгнүүдээ баг багаар сурвал тэгэл YouTube тэгээ зарим нэг тоглоом дээрээс англи сурсан. Миний бодлохоор би нөгөө нэг Кембрижийн хөтөлбөртэй сургууль сурдаг байсан. Тэгээ ер нь бол багасаа юу хэлний авьяастайсэн гэх юм уу. Би 1-5 даа ихтэй хэл сурдаг байсан. Тэгээд ихтэй хэл сурж байгаад англи сураад англид ер нь аягүй дагуу болоод тэгээд би бас Кембрижийн хөтөлбөртэй сургууль сурсных ингээд төгсөөд гадагшаа сургуульд явах гэсэн. Тэгээ хэлний оноо манаа аваад бэлтжээд тэгээ ер нь волейбол тоглох гээд Монголд ер нь бол суурьчулсан. Гэхдээ бас яг цаг тулсан газар хүнд нөгөө сурсан юм хэзээ ч алддаггүй гэдэг шүү дээ. Англи хэл бүх юмнууд аягүй ингээ хэрэг болдгоо юм байлээ. Тэгээ яг мастерт сураад явхад одоо тамирчин оюутнаар Америк руу явахын тулд одоо NCAA division альж division тоглохын тулд угаасаа тэр сургуультай тэнцэж орсон байх шаардлагатай байдаг. Тэнгүүт цаанаасаа нөгөө нэг сургуульд тэнцэж орохын тулд одоо IELTS-ийн хэлний оноо тэгээд сургуулийн дундаж оноо буюу GPA гэдэг ч юм уу одоо application essay гэдэг айгүй олон юмнууд байдаг. Тэгээд тэр юмнуудаа хэлний оноо байсан айгүй азтай байсан. Тэгээд маш хурдан ингээд apply хийгээд сургуульдаа тэнцээд тэгээд 100% тэтгэлэгтэйгээр Америк явах боломж олдоод явсандаа маш их баярлагдав. Тэгэл одоо тэр нь ингээд хилтэй устаад л өөртөө тэгээд сургаж хүмүүжлсэн аав ээжтэй л айгүй баярлагдав. Спортын бас яг ийм амжилт хэлний мэдлэг хоёр хослохоор ер нь л тэтгэлээ тийм. Хичээлээ одоо яг нэг юмар хэлэхэд бол одоо Америк руу явахын тулд нэг хичээлээ хийдэг, хажуугаарнаас ингээд тамжинаа хийдэг хүмүүст ингээд айгүй давуу талтай явхад давуу талтай санагддаг. Одоо жишээлбэл мастерын зэрэгт сурахаар бол одоо миний надтай адилхан мастерын зэрэгт сурахаар бол GPA буюу дундаж оноо нь ер нь бол 3-аас дээшээ гэхээр нэг 90-ээс дээшээ 85-аас дээшээ дундаж оноо дээш байх хэвээр. Тэгээд дээрэс нь хэлний оноо нэг 7-оос дээшээ ч юм уу те нэг тийм шаардлагууд сургууль болгонд байдаг. Тэгээд тэндээс ер нь бол хэрвээ тэрийг лимиг давчих юм бол ер нь бол нэг тамирчин сурагчийн тэтгэлэг бол ингээд хамгийн сайн тэтгэлэг байдаг. Нөгөө хичээлийн дээр нэмээ даатгалын мөнгө, хоолны мөнгө, байрны мөнгө гэдэг бүх юм цаанаас ирдэг болохоор ер нь бол тэрийг л айгүй сайн ингээ хичээгээд хийх юм бол хүүхдүүдэд маань маш олон боломж байгаа гэдгийг ер нь бол олж харсан. Дүүнэртэй хэлье. Тийм дүүнэртэй хэлье. Тэгээд дөөш чинь нэг флексжил те оюутанд мөнгө төлж үзээгүй те. Тийм. Сургууль төлбөр төлж үзээгүй тийм хоёр оюутнууд өсдөг хоёроор.
явах нислэгтэй л Бич бүр нислэгэж төлдөг байсан юм уу? Тийм даварцсан. Тийм. Солонгосоос Монгол руу нислэмсж ирэхдээ тэгэл зарим нэг тэмцээнд орох гол Монголд ирж байгаа юм шиг багаас зардлаг бол. Тийм. Энэ үедээ тэгэл өөрөө төлөв. Уусаа Солонгос наашаа чинь нислэг нэг сая гаруй төгрөг. Энэ бол миний стрессээ хэлдэг гоё хамгийн дуртай хэсэг маань байна. Би ингэж боддог юм аа гэдэг. Туулж үзүүлээд. Нэг өдөр ингэж л дуусдаг даа. Ийм л байдаг юм дөө. 12 цаг 10 минут болж байгаа ч гэсэн гэдэг. Волейболчны амьдрал дуусч геймерийн амьдрал эхэлж байна. Тий. Одоо тэгэл геймерийн амьдрал нэг цаг үрхгүй хугацаанд л үргэлжлээ дуусчдаг дөө. Тэгээд баг сүулдээ тэгээд хожигдвол тэгээд юм уу тэр нэг өдөр стресс тэрэн дээр нэмээд хай стресстэй тэгээ унтчих юм шиг. Төсөлдөө толгоогоо байжал. Тэнби. Айн чи юм уу те? Тэнби. Амир нүдний шилтэй ганг манго гоостэй. Нэр гэж өөртөө. Ямар нэр тооцдог? Обая. Үүлээс ч болцсон. Үүлийг хийж байгаа шгшээгийнх нь нэрээр нэрлэлсэн би өөрөө. Манай бааж ах намайг Обая гэдэг хэвхэв. Ховдын одоо энэ ховдод авраг авах та бааж ахтайгаа нэг баг болоод тэгээд тэрнээс хойш Обая гэдэг нэртэй болоод тэгээд шгшээг дотор Обая гэдэг нэр ус юм да. Надад бол өмнөх нэр нь таалагдчихжээ. Энэ миний өөрийнхөө одоо шээс эргээд үүлээс корнер хэлж байна. Тэгээ хоёр болонтой ингээ яатсан тий. Энэ баяраас баяраас корнер тэгээд энд үүлээс корнер байна. Энэ миний нөгөө Америкт Томсон их сургуулиас тоглоод тэгээд тэднийг нь манай багийн дасгалжуулагч маань дасгалжуулагч нь надад ингээ тусгасан. Намайг ингээ төгсгöd маань. Тийм. Хөөрхөн зэрэгтэй. Яг 5-ныхаа өмсгөлтэй. Таасанд бас 2 номертой тоглосон. Миний номерыг бол хүмүүс авсан байсан байхгүй. Тэгээд ер нь сэтгэл дөрөөр нь 2 номерыг авч тоглосон. Энэ бол миний малгай байна. Тэнд миний дэр байна гэж. Энэ ингээд би нөгөө нэг холын зэн харилцаа гэдэг түр ярьсан шүү дээ. Тийм нөгөө баяраг ингээд санахтаа ингээд ирэлж унтдаг байсан дэрм маа энэ байна. Тэгээд хаяад би ингээд өрөөлөө ганцаараа орж ирэхээр цочдөг цаа. Гээд ингээ харахад нэг хүн харцсан байж байна. Харцсан байж байна тий. Тэрээ зураг уйлд өгсөн юм шүү дээ санах үедээ. Үгүй юу. Тийм шүү дээ. Миний нулимс байгаа шүү дээ. Харагдахгүй байна. Тий. За энэ болохоор миний үүлээс корнер гээд YouTube хийдэг байсан булан маань байна. Тэгээ би бол яг энд ингээд суугаад энд ингээд манай цочин маань суугаад цочин суугаарай. Зочин маань суугаад ингээд. Баяраг бас орж ирсэн тий. Тий. Манай 3 дугаар дугаарын зочин. Яг ингээд Өрөн баяр. Өөлж исэн юм да ингээд мөр налал. Бити солонгос юм. Ингээд үсэл. Бити ойлооч тийм үлээ гээ. Өөрийгөө тэгээд орж ирсэн юм да. Тэгээд нэгээс 3 жил юм уу? 2 жил гарна уу? 2 жил. 23 онд тэр нь. Тэгээд одоо 26 он гэдэг чинь 3 жил. Тэр 23 он 24 онд байсан юм билүү? Тэгээ 2 жил. Тэгээд энэ дээр бас бит хоёрын хөөрхөн зурагнууд байна. Тий. Гараар зурсан зургууд энэ болохоор бит хоёр 23 онд Солонгост Ёсу гээд газар далайн иргэтэй яах тавсан. Энэ хажууд нь болохоор энэ жилийн 3 сарын 30-нд баярын төрсөн өдрөөр бас Солонгост авахсан зураг. Стикерийн зургнууд нь? Тий, жижиг зураг нь болохоор. Ийм зургнууд байна. Бид хоёр ер нь яг хаашаа хизээ хамт явснаа санахгүй зургаараа хад шүү дээ. Одоо үүлээс корнер дээр ярьж байхдаа хятад руу анх явсан гэх тэр үед баг нэг л удаа хамттай гадагш явсан байсан уу? Тий, хайнан л анх удаа тий цуг хайсан. Тэгээд нөгөө юутай ингээд төрдөг тэрхтэй тэнцэртэй байсан гэх яг санчид. Одоо тэр цагаас хойш одоо 2 жил гарны хугацаанд хаашаа явсан байна. 3 Солонгос руу 2 удаа явсан хамттай. Тэгээд
би сүлд очиод. Тэгэхээр Солонгост 3 удаа. Нийтдээ нэг 4 удаа нэг гадаад руу ханд байсан. Тийм. Улсууд бол 2 ус. 2 ус. Одоо би надад нэг боцсон би Франц руу хамт явна гэж бодож байгаа. Тийм үү. Гой санаа байна гэж. Тэгээ манай хоёрын хувьд яг нэг өмнөх тэр үүлээс корнерыг сонсож байхад аялал ер нь хамгийн чухал. Тэгээд аялал айгүй чухал гоё турсамжийг бүтээдэг тийм гоё санагддаг. Тэгээд данч битэрс одоо аялах байдгаа би нэг харгач зав болтоогүй. 2-3 жилийг үдсэн байна. Одоо яг сайхан амрал эхэлчих юм бол яг биендээ цаг зарцуулъя гэж бодож байгаа би. Тэгээд амруул хамт амраад аялал хамт аялаад явъя гэж бодож байгаа. Үнсүүлэх гэдэг юм зав юм. Санал гэж ойлгож болох уу? Зөвшөөрлөө. Саналаа. Явах өмнө ч юм. Энэ зүгээр бодвол шүү. Зүгээр бодвол. Заавал гадаад стад гэх юм сайхан Монголынхоо байгалаар бас гоё юм байна тий. Аймагуудаараа явж аймгийн гоё үзэх. Өстой байгалуудаа үзчихэж байна. Би нөгөө ингэсэхгүй Америкт байж хат яг ингээд нөгөө диплом бичээд амар хэцүү байж байгаа үед баяраа нөгөө ховдлыг руу амар гоё байгаа нөгөө нэг юм тоглолт моолд үзэл тэрэн дээр надруу залгаж ялгаж би бүр амар ягаад чи баяраа амар атаархаад байсан. Би ховд явъя. Би ховд ямар байсан гэнэ. Амар гоё монголоор аялах бас айгүй гоё те. Тэгээс ер нь орон нутгаар хүмүүс айгүй волейбол спортыг айгүй сонирхдаг болохоор тэгээ очиж волейбол тоглох мөрлөх бас айгүй урамтай байдаг тий. За баярлалаа. Бас яг спортыг ойлгодог компани, хувь хүн байгууллагууд байж аж бас аль ч спорт маань ингээд цаашаа хөгжиж явдаг тий. Тэгэхээр бас Монголын маань энэ олон сайхан компаниуд маань илүү сайн хараасай тэгээ дэмжээсэй гэж бас хүсэж байна. Тэгээд манаас тамирчны нэг өдөр нэвтрүүлэг маань ингээд шинэ сизон маань эхлээд эхний дугаараараа ингээд уран баяраа сонгоод тэгээд одоо найз охин гэр бүлийн хүн үйлдэлтэйгээ ингээд win гэхэд ингээд уулзаад ингэж байгаа айгу гоё байна. Тэгээд манай энэ удаагийн дугаарын одоо спонсор байгууллагаар түрүүн хэлсэн сүүхцад компани эрүүл чирэг амьдрал зөв Монгол хүний төлөө гэсэн сайхан урайтай одоо бараг 68 бараг 70 дахь жил руугаа ингээд төхөө явж байгаа юм. Удаан тэгээд Монгол хүний яг одоо эрүүл чирэг байдлын төлөө маш сайн зүйлийг хийж явж байгаа энэ компани маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд мөн Dental Clinic Studio гэдэг ийм шүдний имлэг. Вау. За танаас бас гайгүй ойрхон юм байлээ. Хаули Мартиг урталт байдаг. Unique to-гийн 2 давхарт байрладаг. Юм цэвэрхэн тэгээд бас олон үйлчилгээд яваалтай. Тэгээд тоо 200 мянган төгрөгийн шүдний эмчилгээний эрх эмчилгээг. Вау. Амар хэрэгтэй юм байна. Вау, ямар гоё юм бэ. За бас манай хамтран ажиллагчаар Хүнүү Sportswear гэдэг одоо хэвлэлтэй спорт хувцсуудын үйлдвэртэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд одоо үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байгаа ч гэсэн хэдийнэ бас олон хүмүүстэй хамтарч ажилладаг хүмүүс ингээ хүссэн загвараараа өнгө бодгаар ингээ хийлэгдэг болсон. Хүнүү Sportswear хамгийн гол нь ингээд спортыг гоё дэмжээд тэ ингэж ажиллаж байгаад нь маш их талархаж байгаа. Тэгээд Хүнүү гэдэг нэртэй учраас бас юм Монгол брэнд. Тэгээд энэ өөрсдийнхөө үндсэн брендийн Сүбэдэ гэдэг энэ Баатратын бас продукт гэдэг гурван юм байна. Тэгээд манай хоёр зочин бас энэ продукт бэлэглээрээ гардуулж өгөөрэй гэдгийгсэн. Вау. Бүтээ гэд. Тэгээд өөр өөр Баатруудын юм. Гоё юм. Янз. Шууд үнсчим шаараа. Шууд энэ дэр. За энэ бас үүлэгтэй гэсэн зүйлээ өсөөд. Би яг нэг ийм ажил дээр сонирхолтой тий. Тийм, дизайн гаргаж байхдаа нөгөө Баатрийн хуйг гэдэг штеп. Тийм Баатрийн хуйгийг яг самплтаад тэгээд спорт өмсгөл гаргая гэхэд нэг өмсгөл зурж байгаа. Тэгээд жоохон фейлдэд болцсон байсан. Тэгээд гоё юм тий. Бас энэ dry fit материалтай. Тийм бас загвар нь бас амьсгалдаг материал. Арзмаар нь старччтэй хойлно. Тийм ээ. Өстой гоё. Юу нь бол баг хамт олон тий бүх хүмүүст л зориулсан юм шүү дээ тий. За бас хамтран ажиллаж.
Нөгөөтгөнд уулзаарай. Та маш зүг гахлаа. За энэ бэлгүүнээс кикс гэдэг юм гадаадаас захиалгаар пүүз 100% яг оригинал пүүз оруулж ирдэг юм газар байгаа. Тэгээд энэ бэлгүүний киксийг ажилладаг энэ залуу маань болохоор Европт ажилладаг байсан мөлий. Тэгээд тухайн үед ингээд өөрөө сонирхлоороо пүүз захиалж өөрөө ингээд хэрэгжилж байгаад тэр яг нөгөө сникер тэр хоббигоо хөгжүүлээд хүмүүст ингээд захиалгаар зардаг болсон. Тэгээд дэлгүүр нас 8 ширхэг дээр байдаг. Тэгээд хаягийн болохоор бас хажуудаа оруулаад өгье. Тэгээд энэ маань болохоор яг захиалгаар оруулдаг болохоор том пүүз манай хүн ч одоо 2 м үдтэй. Тэгэхээр айгу том пүүз захиалгаар орж ирнэ. Тэгээд Уран баярын хувьд бас найз охинтой захиалж яа. Вау! Яа. 1.5 тэгээд асуугаад байсан юу? Баярлаа. Яа, яг хоос хоцрох чинь. Яг дотроо намайг яг үлдээчлээ гээд. Ямар гоё юм бэ? Бэлгийн пүүз болцсон. Баярлаа. Бэлгүүнээ кикс. Ямар гоё юм бэ? Яа, яг бэлгийн пүүз болцсон. Яг вау. Оригинал пүүзүүдийг оруулж ирсэн юм лээ. Маш их баярлаа. Маш баярлаа. Одоо шинэ сизнийг бас ийм гоё хоёр зочинтойгоор эхлүүлж байгаа. Миний хувьд ч гэсэн маш их урам зориг авч जैन. Тэгээд олон бас волейболыг сонирхдаг хүмүүс маань үзээд бас сайхан энергийг авсан байх. Тэгээд дүүнер маань ч гэсэн ингээд ийм мундаг ах гэж болно даа гэж бас харж байгаа байх. Тэгэхээр цаашдын хоёрынхоо тэмцээн уралдаан тэгээд энэ хосын амьдрал энэ бүхэнд нь амжилт хүсье. Тэгээд цаашдаа улам илүү одоо ялангуяа одоо удахгүй болох гэж байгаа бас Зүүн Азийн аврах шалралт тэмцээн. За Азийн наадамд бас амжилт хүсье. Маш их өндөр амжилтыг гаргаад өшөөх амжилтыг гаргаад үзүүлээд өгөөрэй гэж хүсье. Баярлаа. За урьж оролцуулсанд баярлаа. Тэгээд шинэ сизонгээ эхлүүлж байгаа гэжтэй баяр хүргэе. Тэгээд эхний дочид болж орсондоо маш их баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэн олон гоё тамирчдад ингээд гоё ярьслага аваад тэгээд дүүнэртэй одоо хүмүүст бидний ингээд гоёор таниулж өгж байгаа ихтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил амьдралд нь одоо бас UBS спортынхондоо амжилт хүсье гэж хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа.